Yeah, 100 sounds so funny, then I can keep it 1,000. I know you don't really want it. I'm like, don't worry, we gon' keep it running for miles after you done, cause I know you don't really want it. I'm obsessed though. You right, that's why I'm the best though. Too right, when they talking, I say let's go. All right, I'm the one they thought they left, but I got it too right. All of my company, cause I feel like 3,000 energies is down on low, cause you know that we bout it in your dreams. You never want real life, you can't do nothing about it. I heard you say you the greatest, get your vision must be closed a little bit. Oh Lord, I got high in pole position, I don't need a pit stop. Never miss out on a mission, I'ma make it if you know. And you know I'm never missing, I'ma be the shot clock. Shoot, shoot, shoot. Сайн байцгаана уу? 20-30 минут туссан маань тав хүндээ Эмбетог үлээлийнхээ 26 дахь дугаарыг бүхэд бэлэн болсон байна. За тэгээд ясаг наа. За тэгээд бид өнөөдөр дугаарыг тав хүндээ хүргэнэ. Бүгд орой минь хүргэе. За тэгээд Эмбетогийн Platinum event гэгч үндэсний дээдлэгийн албан ёсны ап Токиогоо тоглолтын хуваар статистикийг тав бүхэн зөвхөн Токиогоос хараарай. За мөн нэвтрүүлгийн Platinum event гэгч Powerade спорт тус цоо шин өнгөтөлтөөр иргэсэн ба мэдээж хэрэг PC Mall электронбар нэгтлгүүр та бүхэн PC Mall-с Apple, Samsung, Huawei, Honor, Xiaomi брэндүүдийн бүх төрлийн одоо брендийн одоо гар утастай электрон бараануудыг албан ёсны хэрэгтэйгээр өөрсдөө зөвхөн PC Mall-аас авах боломжтой гэдгийг татан дээд байна. За тэгээ юу яцхан та бүхэндээ дахиад Арамд. Өнөөдөр угаасаа чиний амиг асуух өдөр шүү дээ. Өдрөл дууссан албан ёсоор 82 тоглолт дууссан тулгаа өглөө утсан чинь чамтай холбоотой их юм явж илээ тэгээд яг Бостонгийн тоглолтуудыг үзчихэд үеийн талаар ярих хөө бүгд нэ. Өнөөдөр яг тулгаатай холбоотой. Өнөөдөр тулгаагийн спешиал дугаар байгаа гэдэг таг нэлмээрээ. Орландо Бостонгоос спешиал дугаар гэсэн. Тэгсэн 2-7 юм өөр юм ирчихсэн тест. Үгүй би яг нөгөө өнөөдөр хүмүүс бүр гаргаа тавьсан байлээ. Хүмүүс угаасаа монголчууд энийхээ амиг асуудаг их дуртай ард юм л дээ. Онжоогоо юмнуудыг ярихгүй л дээ тэгтээ. Онжоог нь яаж яах юм? Угаасаа онжтой юм чи. Яа. За тоглолт юу болсон бэ энэ тоглолт? Энэ тоглолт мэдчихэм үү? Энэ тоглолтыг ерөнхийдөө яасан? Оноог нь харсан. Оноог нь харсан тий. Яг үнэ. За өнөөдрийн гол тоглогчтой амраасан. Амраас бол тий. Тий. Орлондо бүх тоглогчтой тоглосон. Тоглосон тий. Хожих хэрэгтэй тий. Хожвол плейний давуу талах гэдэг ш талбайн давуу тал. Давуу талах гэдэг. Тэгээ Бостон бол тулгаа ийм сайн баг байхгүй юу ер нь бол. Яа та одоо юу? Гүг би зүгээр ерөнхийдөө энэ дорндод бол Бостон ямар баг вэ гэдгийг өнөөдөр тоглолтод харж болно. Сэлгээгээрээ ямар багийг хоцож байгаа вэ гэдгийг бүрэн бүрэлдэхүүнтэй Орландог сэлгээ нь тоглож байгаа байлаа. Спорт ч гэсэн очигдчихлээ. Тийм ээ зүгээр гэх Тэгсэн чинь юу плейний давуу тал гэж талбай давуудлаа. тоглолтын чинь давуу талгүй болсон юм шүү. Тэгэл хожихгүй л одоо бүрэн бүрэлдэхүүнийг гаргасан байл үү тийм. Хамаагүй гэж бодсол амраах л байсан байл. Тогсон. Яалчгүй тогсон. Амар тоосон юм сте тий. Сэний гол унаад step back юм уу тий? Тийм амар шидэлтэй нөө. Шайр мэн нөө. Тий. Ёо савар. Шүкарса. 3 үргэлжлэн шүү дээ. 3 тоглогч нь. Нөгөө нэг Рон Харпер бас 27 он авцсан. Тий. Энэ Орландоос болоогүй л байна гэдгийг харуулж байна тий. Мэдхгүй. Гэхдээ зөв контендер баг болоход дорндод болоогүй байна гэдэг юм эндээс харж болно шүү дээ гэдэг үгүй юу? Маш чухал тоглолт шүү дээ. Плей-офф таар харуулчихлаа шүү дээ нааш чаа. За Бостоныг өнөөдөр намайг уусаа өнөөдөр өглөө сэрсэн чи айгүй олон хүмүүсүүд тулаагийн амыг асуугараа гэж бичсэн байсан байхгүй. Тэгэхээр би нэвтрүүлгээ чам зориулъя гэж хэлсэн төлөвлөлт. Юунд зориуллаа? Анар өнөөдөр их бондоос. Чи үжээ 2-оор гарахын тодорхой болсон байсан багийг яагаад ингэ нэг Анар өнөөдөр яг нэг бод идсэн боохоо шиг байгаа хөөхтэй. Оо ингэж шитгэхэд чи хожиж шүү дээ. Ингэж шидэд хийгээд ш хамгийн амар. Өөдөөс нь баг тулцсан байсан байна. Нэг асуудал эхлэе гэж чинь тулгаа. Нөгөө яг үлрэлийг хэлсэн. Атланта Бостон хоёрын аль нь илүү сайн баг юм бэ гэдэг. Яг нөгөө доор нөгөө Атланта биш үү дээ. Sixers. Гүг Атлантагаас байсан. Яг хэлсэн дагуу юм байгаа.
Өнөөдөр бүгдийг яг буцааж үзлээ тий. Аа, Ер нь Атланта бол Бостонгоос илүү баг гэж хэлсэн юм байлээ. Би бол филиг илүү гэж бол хэлээгүй юм. Гүг 82 тоглолтын дараа асууж байгаа шүү. Чи филиг бол асуудгүй дээр нь дуусна гэж хэлсэн. За улирал юугаар би Бостон плей-оффт орохгүй л гэж таамаглаж байсан. Яг плей-офф бүр орохгүй гэж. Атланта бол яа сайн баг юм а гэсэн байлээ л дээ. Тэгээ яг энийг асууж байгаа шүү. 82 тоглолтын дараа яг яасан гэж. Аль нь сайн баг юм. Харин хоорондоо таархааргүй болчихлоо Атланта. Гүг аль нь сайн баг. Гэхдээ одоо бол Бостон сайн л байна шүү дээ. Бостон одоо орон бүсийн аврах магадлалаараа тэргүүлж байгаа л баг нэ шүү дээ. Тэгсэн улирал эхэлж явах үед би хувьдаа Бостон бол өндөр үнэлээгүй. Тийм би угаасаа Немс Кета Мета гэдэг уучлаарай гэдэг үзэгчдэд Бостонгийн фэнүүд уучлаарай намайг би буруу англис хийсэн байна гэж хэлэхгүй юу? Хэлэхгүй шүү дээ. Хэлүүлэхгүй бол Бостонгийн фэнүүд нь өөрсдөө л итгэлтэй байсан байгаа. Энэ дунд зүгээр Анар зүгээр филигийн дээр мээр бичигдэнэ гэж юм хэлсэн болохоос Анар бас яг бүр 2 дугаар байраар дуусах мосна гэж бодож ирсэн юм уу? Стейтум ч ирэхгүй гэж бодож ирсэн л үгүй шүү дээ. Тийм үстэй. Немс Кета гэдэг тоглолт шиг таньдаг байсан юм уу та нар? Яг Португалийн шишээд нөө дэлхийн аваад тоглоод. Тэрний авраг. Яг ингээд одоо бүсийн авраг авах хэмжээний контендер багийн гарааны төв гэж бодож. Гэтэ чи өөрөөсөө бүтэн буруутчихлаа тий. Өнөөдөр эргээ харахад байгаа юм. Тэглээ буруутлаа. Джейлен Браун лаг юм байна. Дэрэг Вайтийн Бостонгийн фэнүүдээс нэг юм гуймаар байна. Манай тулгааг уучлаарай тэгээд мохролоо хагаргаад болсон байна. Эзэн ичигээд за энэ хайцсан гэдэг шиг боллоо. Яана нэг. Одоо тэр яах вэ? Ер нь бол баясаа мохролохоо тоглол хайлган орсон бол сар байхгүй шүү дээ ер нь бол. Мэдхгүй шүү дээ. Ер нь мэрэгжлийн хүчтэй юм ахт бол доороо сар авах тийм нэраа. 100% чи яаж ч тийм хагалж байгаа юм чи. Тийм мис урсан юм тэгээд хагалгаа гэдэг. Оржоог болохоор сайн мэдэхгүй байна. Гэтэ ер нь бол зөв мохор олгоо ахуулаад нэг юм гээ хэлбэртэй нэг 2 3 ондог үстэй тий. Тийм ер нь хэцүү. Тэгээд тэр чин гээ хэлбэртэй болоод байгаа гэсэн чинь тэнд зүсчээр ингээд хүн уусах хөмөрлөлтсдөг гээд. Тэгээд тэр чин тэний хух процесс нь тэгэхээр тоглохгүй хөө. Муу бодож нэг 2 7 хоног багтал та тий. За хамгийн бүр өстө айгүй жижигхэн хагалж маглаа нөгөө яг одоо бол нөгөө дурам байдаг л болсон баг тий. Тий нөгөө бидний нөгөө ингэж ийм том хэмжээтэй байсан. Би ч нөгөө мохор донд үгүй алдчихсан. Одоо ийм юм болдог. Тэгээс гайгүй ч магадгүй 2 7 хоног таа. Хэцүү. Яг бид нар зүгээр одоо ингээд филигийн би бол филиг жишээ нь Эмбиттэйгээ Пол Жоржтойгоо бүтээлэр тоглосон бол плей-офф юм баг гэж бодож байгаа байхгүй. Зүгээр яг энэ гинт бэртлийн асуудлыг бол өөрчлөлт хаамлах боломж байхгүй шүү дээ. Эмбитэд өөрт нь өтгцүү байгаа шиг байна л да. За би ингээд зүгээр сагсаа тогломоор байна гэх. Тэг үнэхээр яг би энэ өвдгөн хөлн болохгүй. Тэгээд хин ч өөрийгөө мохор олгоо ингээд яатсан байгааг мэдэхгүй шүү дээ. Хэлж хэцүү шүү дээ. Тийм болохоор одоо юу гэдэг чи энэ нэг хин нэгэнд ингээд бурууг өгөх ч юм уу ингээд таамаг зөрчлөө гэж ярих болоо одоо амар утгагүй асуудалчаад байна л да. За ямар ч гэсэн өнөөдөр өглөө NBA нөгөө NBA-ийн 30 мах 30-уулаа нөгөө дорн бүсийнх нь өглөө 6 цагаас нөгөө юу өргөн бүсийнх нь 8 цаг 30 минутаас ингээд эхэлсэн. Тэгээ нөгөө бүх тоглолтуудыг зэрэг явуулж байгаа нь бие биенийхээ нөгөө юу харахгүй. Тэгээд үр дүн харахгүйгээр нөгөө яг тий. Тэгээд заавал хожих ёстой тоглолтуудыг нэг ял жишээ нь Орландо бол сая бол одоо заавал хожих ёстой байсан. Тэгжээж ч гэсэн нөгөө жоох нөгөө талбайн дагуу ирэх гэдэг юм ахвас. Ер нь маш олон тоглолт багт хэрэгтэй. Тэр тусмаа дорн бүсийн 5 дугаар байраас ахуулаад 10 дугаар байр хүртэлх багууд бүгдээрээ байрлалын одоо юу төрсэн тийм ээ. Sixers өнөөдөр тэгвэл Bucks-тай тоглосон байгаа энэ тоглолт бүгдээрээ үзсэн. Оо, шууд ихнээсээ сая юу болчих вэ? Сарын шилдэг тий. Дорн бүсийн. Дорнууд Кнепл байгаад хахад бас нэг 2 удаа амарч авчлаа сарын шилдэг. Тийм байна. Sixers яг оргил үеийнхээ Айрсны яг эд үеийн гол өмсгөлтэй гарч ирсэн. Тийм байна. Гой өмсгөлтэй. Ийм гой өмсгөл. За баг энэ тоглолтоос илүү хамгийн чухал мэдээ нь баг Doc Rivers сүүлийн тоглолтыг зөвшөөрсөн байна. Lucky Bucks багтаа. Ажлаасаа халагдж байгаа юм ажлаа өгч байгаа юм уу? Наа мэдлээч би юу ч юм мэдээгүй л. Угаасаа манайхан коучшуд манай NBA тогт байдаг яг гоё яг Doc Rivers толботой нэг асуудал бас хоёроос байна. Ер нь тэр асуучидаа энэ тоглолтын үр дүн бол нэг юм шиг. Ер нь Doc Rivers Milwaukee Bucks тэр хэрс тасаж удаж байж чадсан гэж бодож байгаа манайраа чинь. За ер нь баг ганцхан Milwaukee Bucks гэхээс илүү ер нь карьерийнхаа туршид яг Doc Rivers-ыг
сайн тасгалжуулагч байсан юм уу? Алдрын танхимд орох хэмжээний тасгалжуулагч муу юм уу биш юм уу гэсэн яриад гадуур их яваадах шиг байна. Тэгээ яалтч байхгүй Boston Celtics багтаа NBA авраг болж чадсан. Тэр ч утгаа тэгээд мэдээж хожлынх нь харьцаа хожлынхаа харьцаанаас их байдаг гэдэг утгаараа ч юм уу. Eastern Conference финал гэж маш олон амжилтууд үзүүлсэн болохоор одоо яалч алдрын танхим байх тасгалжуулагчдын нэг юм болов гэж боддог. Тасгалжуулагч болгон өөрийн гэсэн арга барилтай байдаг те. Doc Rivers-ийг илүү тийм тоглогчтой мотивац өгч тэгэж тал дээр илүү сайн тийм тасгалжуулагч үздэг те. Хин баясаг Doc Rivers нь Milwaukee Bucks-ийг таарсан бай. Таараагүй бол гэж боддоо шүү дээ. Яг өмнөх тасгалжуулагч нь Griffin байсан те. Adrian Griffin байсан. Тэгээд Griffin асуудал багийн тоглогчтойгоо асуудалтай гэдэг. Тэр ерөн зүгээр яг зүгээр Giannis Antetokounmpo-гийн нэр энэ сэгсмийн ертөнцид маш том болцсны илэрэл юм болов уу гэж. Тэгээд одоо ингээд хоёр тасгалжуулагч халуулчлаа. Doc Rivers тэгвэл дахиж ер нь ажлын байр олдох. Ажлын байр бол тэрэнд бол эргэлзэхгүй байна. Doc Rivers ямар нэг байдлаар ахлах биш юм ахэд туслах тасгалжуулагч байж болно шүү дээ. Тэгээд дэлхийн сэгсмийн одоо оргил байгаа энэ лигт ажиллана гэдэг бол ямар ч одоо шинээр нэг хүн очиод орчих боломжгүй зүйл байна л да. Тийм учраас хүний нөөцийн хувьд бол үргэлж дутагдaltaй байдгаа гэж бид нар байнга ярьж байдаг. Тийм учраас Doc Rivers бол ямар нэг байдлаар ажилтаа бол байх баг. Тэгээд Doc Rivers 1999 оноос хойш одоо ингээд 20 бараг 30 жил болох ч тийм 30 жил ингээд NBA-гийн тасгалжуулагч ахлах тасгалжуулагч. Энэ оронд авраг авсан, нэг авраг авс төрүүлсэн, цомын авраг болсон, авраг авсан жилдээ шилдэг тасгалжуулагч болсон ч юм уу. Тийм амжилттай тасгалжуулагчтэй. Түр анар хэлж илүү нөө тамирчтай мотивацжуулдаг гэдэг. Хэрвээ зүгээр одоо ингээд ийм ажил хийдэг болооч юм уу тасгалжуулагчдын янз бүрийн юм ингээд судлаад яаж амжилтанд хүрэх үү гэдэг ч юм уу ингээд залуу тасгалжуулагчийн хувьд үргэлжлэх судалдаг. Тэгээд мотивац өгдөг тасгалжуулагчдын баг хамгийн ноён оргил нь Phil Jackson байсан юм байна л гэж боддоо шүү дээ. Тэгэхээр нөө team тасгалжуулагч доороо маш сайн тасгалжуулагчтай л байх хэрэгтэй. Туслах тасгалжуулагч нь үнэхээр тийм онцгой гоц хүмүүс байх хэрэгтэй. Тэгмүүд Phil Jackson Chicago Bulls, Los Angeles Lakers-ийн багуудыг 3 дараал аврах болсон. Ийм тасгалжуулагчид гурвалжин довтлогоо дэлхийн сэгсэг мөнхд орсон NBA-д оруулж ирсэн гэж ярьдаг. Гэхдээ тэр Phil Jackson-ы биш туслах тасгалжуулагчийн зохион байгуулсан, зохиосон тийм тоглооны хэлбэр. Тэгэхээр харин доор нь маш сайн хүмүүс байх юм бол харин тэр мотивацжуулах ажлыг бол Doc Rivers сайн хийдэм байна л гэж боддог. Doc Rivers-ийн тасгалжуулагчдаа NBA болыг NCAA-гийн багууд сонирхох болов бид үнийг асуух юм. Залуу одоо тийм сонирхгүй шүү дээ. NCAA-д бол хэцүү болов гэж байна. Сая бидний энэ мэдээлэл сайн өнгөрсөн дорд баха тий. Сая гарсан нөгөө Малон тасгалжуулагч NCAA-г сонгочих шиг болсон тийм ээ. Тийм. Mike Malone ч болохоор яг ажилтдаг тасгалжуулагч байгаа. Тэгээд NBA-д бол багууд хүлээж авах бол ер нь өндөр хүлээлттэй байна гэсэн чинь NCAA-г өөрөө сонгочлоо шүү тийм ээ. Тасгалжуулагч угаараа алдрын танхимд орчлоо. Би бол ахиж тасгалжуулагчийн карьер дуусчлаа л гэж бодож штэ. Угаасаа дуусгаад телевизийн салбар руу орцсон чинь Bucks аргаа бараад ерөнхийдөө туршлагатай тасгалжуулагч бишаад туршлагатай хоёр тоглогчдоор тулгуурлаад эцсийн дайралтаа хийх гэж үзсэн. Тэгээд тийм зорилгоор санал тавиад нэлээд ч өндөр дүнгийн цалингийн санал тавьсан учраас Doc Rivers буцаад тасгалжуулагч ажилласан. Би энэ жил ингээ алдрын танхимд орохын тодорхой болсон шүү дээ тасгалжуулагч. Тэгэхээр буцаад телевизийн салбар руу орох юм болов уу гэж боддоо шүү дээ. Ингээд бол тасгалжуулагч дээрээ сая ч их хангалттай стресстэй байгаа. Зөндөл бүлий төвлөлээ одоо насны бүксэн дээр гэдэг шиг тий. Одоо ч нас цус хэдтивлээ тэр хүн тийм ээ. За юу бүгдээрээ ихтэй Sixers-тэй юу яриа да тий. Sixers одоо тэгээд ер нь яах юм бэ? Тулгаа би чамаас яах юм бэ? Бага бүрэлдэхүүнээр л тоглоно шүү дээ. Хэдээр орч плейний 7-оор орчлаа тий. Тэглээ. Яхаа тэгээд гоё үзүүлэх баха тий. Тийм одоо яхаа тэгэл 6 юм уу 5-аар гарахад нэг л хожигдлаа. Нэг хожлын хожигдлын зөрүүрэл тутлаа. Тэгээд яхаарахгүй бүрэн бүрэлдэхүүнээр үнэхээр хангалтгүй цөөхөн тоглолт. Тийм. Өвчин бэлтгэл гэмтлийг бол угаасаа хинч таашгүй. Тэр өөрөө сагсан мөгийн нэг хэсэг нь. Тэгэхээр тэр бол одоо яалтай байлаа. Тэгэхээр нөгөө ёндоо юу гэдэг бүх зүйл нь таах хэрэгтэй гэж ярьдаг штэ бүх юм. Тэгээ тэрийг бид яг. За одоо өнөөдөр өглөө болсон бас тоглолт Miami Atlanta-гийн тоглолт тэрийг үзцгээе тэгэхөө. За Атланта бол удирдлагын төгсгөлийг бол гайхалтай хийсэн баг тийм биз дээ. 10 дугаар байранд байсан баг штэ. 11 дэх баг байсан баха. 10 дугаар байранд байжгаад All-Star-аас солилцоо өгөөс 27 All-Star-ын өмнө 27-31 гэсэн амжилттай байж байгаа. Тийм шүү дээ. All-Star-ын дараа
21-6 гэсэн амжилтыг үзүүлсэн. Амар тий. За тэгээд Southeast дивизионыг бол тэргүүлэх магадлал ердөө нэг 2% байсан гэсэн үг байхгүй юу? Тэгээд плей-офф шалрах магадлал нэг 21% та. Оо. Тэгээд тэрийг яа бит хэллээ тий. All-Star-аас хойш хамгаалтын рейтинг нь болохоор NBA-д 2 эсрэг багтаа 107 оноо өгчихсэн. За тэгээд Ник Александр Волкер одоо баг амжилттай гэсэн тоглогчийн шагналыг 7 дахь жилдээ 10 оноо дундчилж байгаа. Сая энэ жил Атлантагс 20 оноо дундчилж байгаа. Ийм тохиолдол ер нь баг байдгүй юм байна. Даблцлаа шүү. Тийм оноогоо даблцсан шүү дээ. Чинь нөө яг одоо руки ч юм уу рукигээс 2 дахь жил рүүгээ ч юм 2 дахь 3 залуу зад тэмэрчд бол ийм өсөлтийг бол хийж болдог байгаа. Тэгэхгүй ерөнхийдөө карьер нь тогтсон баг унж явж исэн карьераас Атлантагийн гараанд гарч ингээ 20 оноо дундсан аа. Өнөөдөр ихтэй Атланта бол хожиж ихтэй байсан тийм ээ. Атланта бүх тоглолтууд гараагаа бүх тоглолтууд амраасан өнөөдөр. Тэгээ уул нь хожиж ихтэй гэж бодож исэн чинь харин гараагаа тоглож байгаа юм даачлаа тийм. Хожигдсон ч 6 дугаар байрыг бол баталгаажуулаад авцсан байсан. Тэгээ гармаач. Хоцсон бол 5 байсан тийм. Нөгөө талд нь Бруклин тэгээ Торонто тоглож исэн учраас ерөнхийдөө Торонто хожих магадлал нь угаасаа өндөр байсан тийм. Атланта зүгээрийн тоглолтын дээр хожвол Бруклиний тоглолт Торонтогийн тоглолтоос үл хамааран 5-аар гарах байсан бол 6-аар гарах сонголтыг өөрөөсөө гаргахчудаа л гэж одоо бодож шүү. За Маягийн хувьд бол яг хожоод цаана Шарлот хожигдох юм бол талбай давуудлыг Маяг авах байсан тийм ээ. Тийм болохоор заавал хожно угаасаа. Тийм тэгээ өөрсдөө зүгээс ямар ч өөрсдөө зүгээс хэлцүүлээ. Энэ яг хооронд хожигдчих юм бол харин зүгээр юу талбай давууд болно. Тэгэхээр энэ багууд бүгдээрээ л хожиг гэж гарч ирсэн. Хожиг гэсэн зөвлөлтөд гарсан. За нөгөө тал дээр бид нараас асуусан Майамигийн тал дээр ярих юмнууд юу вэ? Майами бол удирдлыг эхлүүлэхдээ бол маш сайн эхлүүлсэн. Тэвс манай хурдан тоглохоо, пейс хобби уртдаг бид нар ярьж ирсэн. Энэ өөрөө энэ багийн бүрэлдэхүүн харахад юу гүч гэсэн бүр ер нь эхний хагасд бол удирдлийн эхний хагасд бол Майами ер нь бол нэг дорн төсвийн дунд тавцаар байнга байлаа шүү дээ тийм. Тэгээ бид нар бол удирдлийн төс ярьж байгаа. Зүгээр удирдлынхад төгсгөл тавцаа Австриас хойш үл харин жоохон арай тийм сулдарчуу гэж бол харсан. Энэ тал дээр баясаа. Яг удирдлийн төгсгөлийг унчлаа. Тэрнээс яг одоо юу гэх баг нэг сарын өмнө 3-7 оны өмнө ч юм уу дараалал хийжсэн. Бүр 6 руу ороод ирсэн байсан шүү дээ. Нэг хэд хоног 6-ад явж харлаа сайхан плей-оффын баг гэдгийг. Зөвөр Майамигийн ер нь бол хүлээлтэнд хүрсэн үлрэл гэж харж байна. Одоо байгаа бүрэлдэхүүн бүх юм харахад бол тийм. Яг лидер тоглогчгүй байна. Баймада баяа яг бүр ингээд өмнө ч бас хэлсэн Баймада бол хамгийн сайн баг магадгүй 2 номер баха багийнхаа. Тэгээд 1 номерын тоглогчгүйгээр тоглолоо. Тэгээд Эрикс Бойстра энэ цагийн хамгийн шилдэг гэсэн бүм мэрэгчлүүдийн нэг гэдгээ дахиад нэг үлрэл харуулсан болов уу гэж бодож байна. Тэгээд би бол над бол угаасаа анханасаа л эхлэхэд үлээлт угаасаа байв. Одоо ч хүлээлт байхгүй. Яг бүгд ярилцсан. Гэхдээ яг Майами бол үгүй аюултай баг л та. Харин Атланта Хоксын хувьд бол нөө нэг өдөртлөн маш зөв шийдвэр гаргаслаа л гэж харж байна. Ландри Филдсийг солиод удаагүй штэ ерөнхий менежер. Тэгээд нөө нэг Онсе гэдэг нэг юм Канада Америк хүн өмнө Spurs-д ажиллаж исэн дандаа back office ажилладаг байсан. Стратеги түнд багийн үйл ажиллагааны төлөвлөгөөд байдаг байсан нүхнийг ерөнхий менежер болгоод өнгөрсөн жилээс. Тэгээд явж хагаад Триангийг Онсе ирснээс хойш Триангийн солилцооны яриа улам их хүчтэй болсоор байгаад ямар ч солилцоо бол хийчлээ энэ жил. Тэгээд солилцоо хийсэн багийн асуудал хаана ирснийг яагаад олоод зөв шийдчихлээ. Одоо маш залуу баг боллоо гэсэн тийм. Залуу баг боллоо. Триангийн солилцооноос хойш багийн бүрэлдэхүүн ч өндөө зузаарчлаа. Порзингсийг Куминга олгочлоо шүү дээ. Ер нь тоглохгүй байсан хүнийг те. Трей Янгийг CJ McCollum. Би Триангийг зүр хэн болгосон чухал шүү. Салхан л чухал байсан. Би эгчил Атлантагаас чи юу гэж бодвол дахиад юу нэмэх хэрэгтэй гэж бодож байна. Одоо тэгээд дахиад ер нь ингээл нэг плей-оффын ямар ч 8 багийн нэг байх потенциалтай гэдгийг харуулж байна. Лидерүүд нь залуу байна. Тэгээд Никел Александр Walker сэлгэнт ч бай, гарант ч бай энэ багт зогцож байна. Тэгээд Джейлен Джонсон бол угаасаа олон талт тоглолтоороо бага манлайлж байна. Тэгээд харин нөгөө л нэг төвийн байрал дээр тоглогч угаасаа асуудлын шийдчихвэл сэлгээч их зузаан болж эхэлж байна. Тэгэхээр энэ баг яг плей-оффын баг бол байж чадж байна. Гэхдээ яг одоо юу гэх юм контендер төвшөнд бол одоохондоо
харж хэлж мэдэхгүй. Джейлен Джонсон хэдийгээр хөгжлөн сайн явж байгаа ч гэсэн яг те одоо Кейт шиг ч юм уу тийм лидер байх хэсэг нь бол одоохондоо хэлэхэд арай эрттэй байна л гэж. Бид нар угсаа сүүлийн дугаарууд дээр ч ярьсан нөгөө NBA-гийн залуу багуудад маш хүчтэй гарч ирж байна. 2 жилийн дотор жишээ нь Detroit Pistons 3 жилийн өмнө Кейт орж ирээд одоо ингээд бүсийг тэргүүл NBA-г тэргүүлж шүү дээ. Тэгэхээр ийм баг болцсон байна. Тэгэхээр ийм багуудад маш их гарч ирж шүү дээ бид нар. Ордондоо бид нар 2 жилийн өмнө ярьж ирсэн залуу баг гэсэн ямар ч гэсэн дорн төсийн одоо бол плей-оффт бол асуудалгүй байхаар баг болсон байсан. Атланта байна. Шарлот гэдэг баг гахаа гарч ирлээ гэл те. Ингээд ер нь дандаа залуу багууд гарч ирдэ шүү дээ те. Тэгэхээр яг энэ дээр залуу багууд маань ер нь нэлээд хэрэгжил улам хүчтэй болж байгаа байх тийм ээ. Амраа. Тийм Атланта багийн Нью-Йорк Никс нэлээд хүнд учраа болох болов гэж бодож байна. Яг тэгвэл Сижен Макколум Чэйонгийг орлож орж ирээд 19 оноо 4 онцоор дамжуулт тэгээд нэг өөр дээр бөмбөгийг удаахгүй ер нь Джейлен Джонсон нэг Александр Валкер тоглогчтой ер нь статистик нэг айхтар нөлөөлөхгүйгээр бөмбөг баг зөвшин гэсэн үг шүү дээ. Ингээд үүрэгтэй маш тийм туршлагатай тоглогч 34 настай шүү дээ. Ингээд туршлагатай тоглогч плей-оффт олон тоглолцсон гэдэг утгаараа Атланта Хоксийн плей-офф нэлээд хүчтэй өрсөлдөөн Нью-Йорк Никстэй багтаа үзүүлэхэд бэлэн болчихвол гэж бодож байна. Тэгээ бид нар бас харна плейний тоглолтууд одоо 3 тас эхлэн тийм ээ. Тэгээ өнөөдөр болсон басны тоглолтод орондын Charlotte Hornets, New-York Knicks. За энэ жил бол яалтчгүй NBA сонирхогчдыг маш их одоо үзүүлэлтээ маш гоё болгож байгаа баг яалтч Charlotte Hornets л да тийм. Бүтээлийн турш бид нар ярьлаа. Энэ багийн одоо багийн бүрэлдэхүүн тийм. Залуу драфтаар боссон баг, дээрэс нь энэ баг ямар хүчтэй баг болж нэгчлээс бол бас тийм улам хүчтэй удаа орох баг тийм. За тэгээ Никс тоглолтын дээр мэдээж ачаал хөдлөгөөгүй тийм. Амраац бастай хүмүүстэй. Никсийн ч одоо ингээд нэм гараг хүртэл ерөнхийдөө амарна. Сайхан. Плей-офф хийхээс өмнө багаараа гол тоглолтчд нь 8 хоног амарччихна гэсэн үг шүү дээ. За тэгээд Ламала бол нөгөө Кнапл 2 нөгөө 3 онооны шилжилт тусдаа хийсэн мөлий 273 272 72-ыг хийсэн нь Стефен Кори, Клей Томсон хоёрын өмнө хийжсэн 15-16 он дээр нөгөө тэнцлээ 2 үлрэл байсан. 2 үлрэл. Тэртэй яг адилхан амжилтыг тэгээд гүйцэтгсэн. Тэгэхээр энэ залуу баг ямар бас энэ хоёр хослол бас ямар аюултай болох гэж бас харуулж тийм ээ. Тийм адилхан ч яах вэ шүү дээ. Мэдээж Curry тэгэхээр илүү хийсэн зөв 270-аас дээш 2 тоглогч гэдэг утгаараа тийм. Тэгээд багт нь 270-ны шилжилт хийдэг 2 тоглогч байна гэдэг бол зүгээр маш аюултай үстэй юм. Тийм одоо энэ жилийн хамгийн их шилжилт оруулсан хоёр тоглогч байгаа шүү дээ. Одоо Стефен тэр тоглолт өнжөөд. Одоо зөвөр статистик харахаар юм бодож шүү дээ. Рэй Аллен жишээ нь одоо энэ NBA-ийн бүх цаг үеийн хамгийн шилдэг 3 онооны шилдэгчтэй нэг. Гэхдээ одоо Ламела бол Нипл хоёрын хийсэн 3 онооны 273 оноо шилдэг амжилттай болгосон чинь Рэй Аллен эзэж тийм амжилтыг үзүүлж байгаа байхгүй нэг үлрэл. Тэгэхээр одоо сагсан бөмбөг яаж хөвсөж өөрчлөгдсөн байгааг бид эндээс энэ статистикээс харж болох бах тийм. Брэндон Миллер энэ дээр бас толгоогоо барай тоглолтыг чөлөөлсөн. За Шарлотын хувьд бол бас заавал хожно. Хожиж нөгөө плейнд талбай давуулах яах вэ? Тийм, Шарлотод бол талбайн давуу тал гэдэг чинь бас их чухал шүү дээ. Тийм. Талбай дээр бас тоглоно гэдэг чинь. Ер нь арай өөр шүү. шал өөр тийм. Ер нь угаасаа тэрний төлөө өнөөдөр баг тоглолоо л да. Ихэнх нь дандаа байрлалын тийм тоглолтууд байлаа. Шарлот дээр өөр ярих юм юу вэ? За одоо бид нар угаасаа юу үүснэ? Дорн үсийн хүсүүд бүгдээр харцгаана. Шарлоттой яг за Шарлотын хамгийн их нууц мэдээж хэрэг Майами дээ. Эхлээд Никс ярих юм шүү. Тийм. Одоо Шарлотыг ярих юм шүү. За тийм. Никсээс ихтэй баясаа. Гэхдээ Никс яг зөв Никс бол плей-офф нөгөө анарч өмнө яриад дээ штэ. Хүчтэй өрсөлтөө үзүүлнэ. Ер нь итгэж гээд. Бидсэн яг зөв Никс одоо зөв ингээд дорндын нөхцөлөд байгаа багуудын шансаа сүүлийн одоо удирдлагын төгсөлийг хийж байгаа байдлаар Никс дорндод бол хүчтэй өрсөлдөж байгаа нь ойлгомжтой. Тэр бол үнэхээр ойлгомжтой. Тэгээ өнөөдрийн тоглолтноос нэг баярлсан зүйл нь Брицийг гаргаж 1 минут тоглолтоос суулгацсан. Тэрэнд нь их баярлалаа. Тийм одоо яг өөрөө үнжий гэж өнжөөг байгаа юм чинь тий. Тэгээ 1 минут нэг олон тоглолт дараалан тоглож амжилтыг үргэлжлүүлж чинь тэгээд эхний шатн дээр бол сая хэлжин Никс юу хоёр хоорондоо тарах магадлал өндөр бол Атланта 2 тарах харагдсан тий. Энэ цуврал бол гэхдээ яг зөвөр би доороо нэг 6 тоглолт хүрчих болов уу гэж хараа. Гэхдээ яг зөв Никсийг хожно гэж бодож байгаа. Гэхдээ маш тийм ойрхон дандаа тийм
оноо хол салсан нэг за ганц л тоглолт юм хоёр тоглолт оноо хол салж байгаа. Тэрнээс шиг ингээд оноо хол салаагүй нэг тийм хоорондоо зунгааралцсан нэг тийм маш сонирхолтой зүйл болох уу? Би Никсийн талаар тайлбарлаж асуумаар. Угаасаа би бол гэхдээ Никсийг бол хувьдаа одоо нөгөө Сурлын бол 3 дугаар хэсгээр ярих юм уу? Гөө 30 нөгөө зүгээр Никс өөр юм ярьж байгаа. 30 нөгөө олдгүй баг гэж би зөв боддог байхгүй юу? Гид маш сайн тоглолтыг заяа. Үнэхээр сайн тоглолт. Сайн багуудыг тэг тэр яг тоглолт зүгээр ингээд шууд байхгүй болчихдог. Энэ юутай холбоотой юм бэ? Энэ угаасаа яг шууд 100% Jalen Brunson-тай л холбоотой шүү. Jalen Brunson яг өөр дөрөв бөмбөг удаагаал хитрхи боол дамны тоглохоор Нью-Йорк Никс аягүй олон тоглолтод хожигддаг. За OG Anunoby, Josh Hart те бусад тоглогчдод илүү тоглолтонд оролцуулаад багийн тоглолт үзүүлж байгаа. Karl Anthony Towns-ийг ч гэсэн тоглолтод оролцоод ирсэн тохиол Нью-Йорк Никс-ийг ер нь бол хожиход маш хүнд байдаг. Тэгэхээр одоо Нью-Йорк Никс-ийн энэ үйлдэл плей-оффд амжилт үзүүлэх нь Jalen Brunson-ы яаж тоглохтой 100% бас холбоотой л гэж харж байна. Бид нар сайн хандаж та Бостон тоглосон тоглолт ерөөсөө түүчнээр тусан тоглолт. Бостон тоглосон тоглолтыг харсан. Бас аюултай байвал ямар аюултай вэ? Жош Хартын сүүлийн 2-3 жилдээ хожиж чинь. Дээрээс нь энэ жилийн капыг төрүүлсэн баг Нью-Йорк Никс тийм ээ. Уул бол аюултай баг харагдаад байгаа байхгүй юу? Тийм. Ер нь Бостны эсрэг л бүтээгдсэн баг штэ. Бостны төрүүлсний дараа л эдгээр тоглогчтой явчихсан. Тэгэл цувралч гэсэн хожоод үзүүлсэн. Тэгэхээр Бостон Никс 2 болон 3-аар гарсан товдоо баяртайгаа 2 дугаар шатнд хоорондоо тийм магадгүй урд бүсийн финалийн урьдчилсан яг ингээд өнгөтөрх тэр суралт хоцсон баг нь бүсийн авраг болох магадлал нэг хичээд юм уу. Ямар ч нэлээд гоё 2 дугаар шатны тоглолт бид нар хүлээж байгаа гэж бодлоо. Гэтэ эхний шатуудаа даав гэдэг. Даах хэрэгтэй тийм. Гэтэ юу вэ? Дорн бүсийн хүсэлтийг бид нар харцгаая. За тэгээ хамгийн өрсөлдөөтэй мэдээж дорн бүсээс яг бол 5 дугаар байраас ахуулаад 10 дугаар байр хүртэл бүдэнд нь хожиж ирэхтэй байсан тийм ээ. Хамгийн сүүлийн тоглолт хүртэл. За тэгээ албан ёсоор ингээд баталгаачлаа. За ингээд Нью-Йорк Никс баг Атланта авах хэвээр. Кливленд болохоор харин Торонто уул нь удирдлыг маш сайн эхлүүлчихэд удирдлийн төгсөлд унжгаад буцаад харин 5 дугаар байрлал ороод ирлээ тий Торонто. Би яг хөө зүгээр энэ ихний 6 багаас төрөл өрсөлдөө үзүүлж чадахгүй байх магадaltaй багийн Торонто гэж харж байгаа. Гэхдээ нэг дараа нь шалтгаанаа тайлбарлаад яриа. Ихний 6 дээр та нар ихний 6 дээр апсет хийх гар баг байхгүй гэж бодож байгаа зү. Өө зүгээр плей ин эхлээд яриа л та. Гэхдээ ярь нэ тэр үл угаасаа тодорхой л да. Ингээд энийг ингээ харахаар боромжлын өсөлтийг харахаар ойрын хэдэн жилдээ яг Eastern Conference одоо жишээ нь 10-аар гарч байгаа баг 43 ажилтай. Тэгээд 7 дээр явж байгаа баг 45 ажилтай гэдэг чинь плей-офф хангалттай орохоор хэмжээний ажил байхгүй. Тэгэхээр маш тийм чанга өрсөлдөөнтэй жил болчихвол гэж бодож шүү дээ. Ер нь бол одоо би энэ ихний 10 баг тэгээд энэ дээр Индиана нэмэгдээд 11 багийн хооронд бол эрхчилж гисэн яг ингээд 10 дугаар нийтлээ өрсөлдөө ширүүн болох болов уу гэж бодоод байна. Бруклин энтер бол нэг одоо ойрын 1-2 жилдээ арай болоогүй. Сэргийн босголт нь арай шийдэгдэг те. Лидер арай олоогүй байгаа ч тийм. За тэгээ плей-ины албаасаар бас тодорхой боллоо. 3 төр ихлэн тэгээд мэдээж хэрэг Орландо талбай дээр Филитэй. За тэгээд Шарлот талбай дээр Майамитэй гэсэн юм галзуу ганц тоглолтод хүлээж байна. Хамгийн ихний шүү дээ тийм ээ. За мэдээж дис нөгөө талаас Орландо Фили хоёрын хожигдсон нь Шарлотто Майамигийн хожигдсонтой Хоцсон шууд хоцсон ихтэйгээ шууд 7 дугаар байраа гарна. Орландо юу хоёрын Фили тий. За ийм гоё тоглолтууд хүлээж 7-оор гарвал те Бостонтой. Орландо Бостонтой 8-аар гарсан. Юм уу Фили. Одоо яг шууд ингээд гоё. Харин тэгэл Эмбид юм чинь тэгэл хожих магадлалмаас. Ерөө Эмбид байсан бол зүгээр одоо юу гэх юм 2-2 тоглолт байгаа юм чинь. Тэгээ хоёулынгийн талбай дээрээ тоглох юм чинь аль нэгэнд нь хожичноо гэд бас хэлж болж байгаа байхгүй. Эмбидгүй бол нөхцөлөд л угаасаа өөр. Яалтчгүй тийм сте. Өөр шүү дээ. Багийн гол тоглогч нь байхгүй болохоор чам. Чигтэй Филитэй итгэсэн юу гоё Орландод тоглох тоглолтын дээр. За энэ харин үгүй одоо галзуу ганц энэ Аазны л ер нь дутуу Орландоос одоо дутуу шүү дээ. Орландо хожих нь очих واخ. За Орландо энэ хоёрын яг тоглолт нэгтэй тоглолт 124 100 бас маш өндөр. Ер нь Орландо 2 дотор 144 103. За 3 тоглолт 103 21. Гэ 2-1 байгаа юм тийм ээ. Үлдэж ярьцаа. Гэтэ бас хоорондоо тоглох удцсан юм байна. Өө. Тэ. Ер нь жоохон сонин тоглох юм байна те. Одоо сонин гэдэг нь жоохон таамаглахад хэцүү шүү дээ. Тэгээ Орландо зүг асуудалгүй хожичихгүй юу? Өнөөдрийн тоглолтыг харах юм бол өнөөдөр би Орландог энэ хойвор харж байгаа багт хамгийн юу нь одоо Орландо л байна гэж хараад шүү дээ. Орландо гэдэг. Уул нь Орландо л да. Гэхдээ өнөөдөр нэг Бостонгийн сэлгээдээ тоглосныг харах юм бол айгүй хэвлээ. Яах вэ тэгээд одоо. Яг ч тэгээд нэг алдах юмгүй тоглож байгаа багчийг айгүй аюултай байдаг ш. Тэрийг өнөөдөр Бостон сэлгээ харуулж ш. Тэр хоцсон ч ялаагүй хожигдсон ч ялаагүй зүгээр л бодох юмгүй гэж дарамт байхгүй
Сэтгэл зүй тийм. Тэнгуут одоо жишээ нь плей-ины нэг тоглолт байсан бол жишээ нь шал өөр л байна. Тэсток юм баг. Нөгөө сэтгэл зүгт бид авчих байх тийм. Тэгээ магадгүй Бостны сэлгээнийг хараад тэгэл жоохон тайван эхлүүлчих яахыг үсэхгүй шүү дээ. Бас тийм. Бас сэтгэл зүй. За нөгөө тал за энэ бол хоёр баг дөрөв тоглосон тийм. Майами 3 очсон юм шүү дээ гэтээ. Тэгээ 10 сар 11 сар Тийм. тоглолт. 10-11 чинь нөгөө Шарлотт чинь ингэж хожиж эхлэв. Худлаа шүү, худлаа. Би яг үл хэлэхэд Майамигаас үргэлж ер нь жоохон имэд шүү дээ. Ямар ч За тэгвэл таамаг харъя л да. Гэхдээ яг хоноос төгсөлтөө мэдээж. За таамаг харъя. Бүгдээ таамаг харцсан. Нэрэ бид таамаг өгсөн байгаа. Гэхдээ үйлдэл нь бол Майами гэх юм шүү дээ. Орландод бүгд л өгсөн юм шүү дээ угаасаа. Тийм. Анар болохоор Майами дээр Майамиг 2 хожуулсан юм шүү дээ. Өөр. Яг л Майами ч угаасаа плей-ин түүхэндээ хамгийн их тоглосон буюу 6 тоглосон. 6 тоглос одоо сүүлийн 4 байлсан. Тэгээд 10-аас 8 руу матч чадсан ганцхан багч Майами яваад байгаа байхгүй. Хөөе 10-аас 8 руу мацаад NBA финал урсан баг. Үгүй байж магадгүй би тэрийг л үгүйсэхгүй байж Тийм болно. тийм галзуу ганцхан. Ганцугаас тоглолтод Майами аюултай байхгүй. Үгүй цуурал бол хэцүү баясаа. Нэг тоглолт бол аюултай шүү. Чи тийж наваг зовоо. Энэ жил бол угаасаа 8-аар гарсан ч финал хүрэх чадахгүй баг ойлгомжтой юм чинь бүр. Тэгээд та нар хавтан бол одоо Норм Паул шин гинтээс эргээд ирсэн. Тэгээ багаар Бүтэн бүр түүнээрээ болцсон байгаа. Нэрөө гэдэг. Яасан байна. Үгүй угаасаа Шарлотыг хожих боломжтой байна. Боломжтой баг бол тийм. Одоо Шарлот Хорнетс тэр надад санаа зовоож байгаа нэг юм. Та нар сүүлийн хэдэн тоглолтыг анзаарсан бол буцаад нөгөө нэг Ламела болон хитрхи бөмбөг эзэмшээд нэг тоглолтод баг 20 удаа гороо шидэд байгаа байхгүй. Энэ бол тэр шилтүүд нь унахгүй болоод ирвэл Шарлотын 3 шилтүүд унахгүй болоод ирвэл маш аюултай шүү дээ. Ер нь маш хурдан пейстэй тоглолт болгоо. Угаас тоглолтууд бүгд тийм биш. Дандаа 130 40 100 авцсан юм биш. Тэгэхээр ер нь яг тийм тоглолт үүсдэг байх тийм ер нь. Юу гэж бодож чинь дулгаар. Юу вэ? Одоо маш хурдан оноо аваад энийгээд инжээр сууж явах юм асууад. чи филиг байсан. Онаавалт маалтыг бол мэдэхгүй байна. Филиг гаргач. Филиг 8-аар гаргасан. даваа байдлаа үгүй итгэхгүй байна гэснээр филиг гаргацсан. Үгүй Шарлотттой тоглож болох юм шиг санагдсан юм аа. Болно. Үгүй боломжтой шүү дээ. Энд чи бидний Майами гараад ирвэл ерөнхийдөө хожигдох байх. Шарлот гараад ирвэл Шарлотыг хожиж болж бас болно юм бидгүйгээр. за тийм ээ тийм. Болоод ирээ. За бидэд угсаа ярих юм их байгаа. Сая бид нар бол дорд бүстэй бүсийн үг ярьлаа. Адилхан төв мотой байхгүй Шарлот. Одоо ингээ юм бидгүй сексэрс төв мотой болчиход. Тийм ээ тийм байж болно тий. Маа дөрөв жижиг чинь бас яг тоглолт нь орчвол өөрхөн үнэн. Тонгочноо. Сколько явчихна тий. Тоглож. Гэтэ маш гоё тоглолт болох хаа. Энэ плейний ганцугаар Тэгээ яг хав тэгэл үзье те. Одоо яг тэ ганцаараа л тэгэл сондгоо өгцөн л байна. Анар ч гэсэн ганцаараа Майами 2 Шарлот төгсөн шүү дээ. Гэхдээ тийм яг хаа. Sixers чинь хожижул эхний тоглолт хожижул яа. Тэгвэл тэгэл 7-оор гарч болохгүй шүү дээ. Өөлөх үү? Лайв хийх үү? Баярлж юу? Юу гэж те 7-оор гарч Надруу залахгүй гэдэг. Тэгэж буцаад ийшээ залах уу гэд. Анарлоо. Нөө юу байна хийнэ гэд. Нүмэн гэдэг. Юу байна хийнэ гэд. За. Эмбэ доктор таваараа залуусаа тэгээд та бүхэн үлрэлийн 26 дугаар хүрж байна. Тэгээд хэсэг хормын дараа төвсөлөө бүгдээрээ одоо болохоор буцаад өрн бүсийнхаа юутай бүгдээрээ уулзъя. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Future of Lifestyle Toki. Бэм 83 он авчлаа шүү дээ. Плей офф сонирхолтой болж шүү дээ. Аль баг гарна гэж бодож байна. Сайн мэдэхгүй л байна. Түүлийн Токи Пикэмэр таамаглаад үзэх үү? Над дээр бөмбөг таарчлаа шүү дээ. Пүү. Би iPhone очихлаа шүү дээ. Йоо. Токи апаас тоглолтын оноо статистик хуваар зэрэг мэдээлэл хараад Пикэмэр тоглолтоо тааж бэлгээ аваарай. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Саксан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Эрдэс нөхөх спорт ус Powerade. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч цахим технологи цахилгаан барааны дэлгүүр PC Mall. Энэ урьдчилгаатай юу? Урьдчилгаагүй. Энэ урьдчилгаатай юу? Урьдчилгаагүй. Хүй, энэ урьдчилгаатай юу? Тэр бас урьдчилгаагүй. Гадууцаа хамгийн хиндаа бэлэгтэй урьдчилгаагүй лизингээр аваарай. Гадууцаа зөвхөн PC Mall-оос.
Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Future of Lifestyle Toki. Бэм 83 он авчлаа шүү дээ. Фли авч сонирхолтой болж шүү тий. Аль баг гарна гэж бодож байна. Сайн мэдэхгүй л байна. Тэгвэл энэ Токи Пикемээр таамаглаад үзэх үү? Над дээр бөмбөг таарчлаа шүү дээ. Хүү би iPhone авчлаа шүү дээ. Йоо. Токи апаас тоглолтын оноо статистик хуваар зэрэг мэдээлэл хараад Пикемээр тоглолтоо тааж бэлгээ аваарай. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Эрдэс нөхөх спорт ус Powerade. Нэвтрүүлгийн ерөнхий ивентэд гэгч цахим технологи цахилгаан барааны дэлгүүр PC Mall. 1,200,000 төгрөг байхад iPhone 17 авчиж гисэн үг. Тийм ээ хана бүр 17 Pro Max. Биднийх чинь тэгээд Аль биосны иргэдэг. Дээрээс нь бусад гадраас хамгийн хямд. Эзэнгийн хэлбэр нөхцөлтэй авчил та. авъя. Урьдчилгаа 20% төлөөд хамгийн хялбар лизингээр iPhone 17 тавуулаарай. PC Mall 7575 35 35. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Future of Lifestyle Toki. Бэм 83 он авчлаа шүү дээ. Фли авч сонирхолтой болж шүү тий. Аль баг гарна гэж бодож байна. Сайн мэдэхгүй л байна. Тэгвэл энэ Токи Пикемээр таамаглаад үзэх үү? Над дээр бөмбөг таарчлаа шүү дээ. Хүү би iPhone авчлаа шүү дээ. Йоо. Токи апаас тоглолтын оноо статистик хуваар зэрэг мэдээлэл хараад Пикемээр тоглолтоо тааж бэлгээ аваарай. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Эрдэс нөхөх спорт ус Powerade. Нэвтрүүлгийн ерөнхий ивентэд гэгч цахим технологи цахилгаан барааны дэлгүүр PC Mall. Энэ урьдчилгаатай юу? Урьдчилгаагүй. Энэ урьдчилгаатай юу? Урьдчилгаагүй. Хүй, энэ урьдчилгаатай юу? Хэн бас урьдчилгаагүй. Гадууцаа хамгийн хиндаа бэлэгтэй урьдчилгаагүй лизингээр аваарай. Гадууцаа зөвхөн PC Mall-оос. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Future of Lifestyle Toki. Бэм 83 он авчлаа шүү дээ. Фли авч сонирхолтой болж шүү тий. Аль баг гарна гэж бодож байна. Сайн мэдэхгүй л байна. Тэгвэл энэ Токи Пикемээр таамаглаад үзэх үү? Над дээр бөмбөг таарчлаа шүү дээ. Хүү би iPhone авчлаа шүү дээ. Йоо. Токи апаас тоглолтын оноо статистик хуваар зэрэг мэдээлэл хараад Пикемээр тоглолтоо тааж бэлгээ аваарай. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Эрдэс нөхөх спорт ус Powerade. Нэвтрүүлгийн ерөнхий ивентэд гэгч цахим технологи цахилгаан барааны дэлгүүр PC Mall. 1,200,000 төгрөг байхад iPhone 17 авчиж гисэн үг. Тийм ээ хана бүр 17 Pro Max. Биднийх чинь тэгээд Аль биосны иргэдэг. Дээрээс нь бусад гадраас хамгийн хямд. Эзэнгийн хэлбэр нөхцөлтэй авчил та. авъя. Урьдчилгаа 20% төлөөд хамгийн хялбар лизингээр iPhone 17 тавуулаарай. PC Mall 7575 35 35. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Эрдэс нөхөх спорт ус Powerade. Нэвтрүүлгийн ерөнхий ивентэд гэгч цахим технологи цахилгаан барааны дэлгүүр PC Mall. Энэ урьдчилгаатай юу? Урьдчилгаагүй. Энэ урьдчилгаатай юу? Урьдчилгаагүй. Хүй, энэ урьдчилгаатай юу? Хэн бас урьдчилгаагүй. Гадууцаа хамгийн хиндаа бэлэгтэй урьдчилгаагүй лизингээр аваарай.
ухаалаг утсаа зөвхөн PC Mall-оос. 1,200,000 төгрөг байхад iPhone 17 авчиж гисэн үг. Тийм ээ хана бүр 17 Pro Max. Биднийх чи тэгээд Аль биесны иргэдэг. Дээрээс нь бусад гадраас хамгийн хямд. Эзэнгийн хэлбэр нөхцөлтэй авчил та. авъя. Урьдчилгаа 20% төлөөд хамгийн хялбар лизингээр iPhone 17 тавуулаарай. PC Mall 7575 35 35. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Future of Lifestyle Toki. Бэм 83 он авчлаа шүү дээ. Фли авч сонирхолтой болж шүү тий. Аль баг гарна гэж бодож байна. Сайн мэдэхгүй л байна. Тэгвэл энэ Toki Pick-ээр таамаглаад зүгөө. Над дээр бөмбөг таарчлаа шүү дээ. Хүү би iPhone авчлаа шүү дээ. Йоо. Toki app-аас тоглолтын оноо статистик хуваар зэрэг мэдээлэл хараад Pick-ээр тоглолтоо тааж бэлгээ аваарай. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Эрдэс нөхөх спорт ус Powerade. Энэ урьдчилгаатай юу? Урьдчилгаагүй. Энэ урьдчилгаатай юу? Урьдчилгаагүй. Хүй, энэ урьдчилгаатай юу? Тэр бас урьдчилгаагүй. Ухаалаг утсаа хамгийн хямдаа бэлэгтэй урьдчилгаагүй лизингээр аваарай. Ухаалаг утсаа зөвхөн PC Mall-оос. Бэм 83 он авчлаа шүү дээ. Фли авч сонирхолтой болж шүү тий. Аль баг гарна гэж бодож байна. Сайн мэдэхгүй л байна. Тэгвэл энэ Toki Pick-ээр таамаглаад зүгөө. Над дээр бөмбөг таарчлаа шүү дээ. Хүү би iPhone авчлаа шүү дээ. Йоо. Toki app-аас тоглолтын оноо статистик хуваар зэрэг мэдээлэл хараад Pick-ээр тоглолтоо тааж бэлгээ аваарай. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Эрдэс нөхөх спорт ус Powerade. 1,200,000 төгрөг байхад iPhone 17 авчиж гисэн үг. Тийм ээ хана бүр 17 Pro Max. Биднийх чи тэгээд Аль биесны иргэдэг. Дээрээс нь бусад гадраас хамгийн хямд. Эзэнгийн хэлбэр нөхцөлтэй авчил та. авъя. Урьдчилгаа 20% төлөөд хамгийн хялбар лизингээр iPhone 17 тавуулаарай. PC Mall 7575 35 35. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Эрдэс нөхөх спорт ус Powerade. Эмбэ тогтоогоо бүх хүмүүстээ баярлалаа. За тэгээд бас нэвтрүүлгийн Platinum Event гэгч Монголын хамгийн зөвлөж шараарыг Singur Ultra Smooth Ultra Cool баяр та бүхэнд хэлмээр та бүхэн тэгээд бас хэрэглээрэй гэдгийг та бүхэнд хэлмээр байна. За одоо бүгд юу өрн төсөж явах явцгаа тэгэхгүй. За өнөөдөр Lakers-ийн тоглолт туссан. Өнөөдөр Lakers Utah-гийн тоглолт туссан. Ер нь бүх багууд өнөөдөр 8:30-аас өрн төсөхийн 8:30 цагаас зэрэг бүгдээрээ тоглолтоо эхэлсэн. За мэдээж хэрэг бас юу дэх бас нэг ганц хоёр тоглолтууд байсан те юу өөрчлөлт орох байрлалын би зүгээр энэ тоглолт яг хав тэгээд Lex хожиг гэж гарч ирсэн те энэ тоглолт боломжтой бүх тоглогчтой ашигласан. За Jazz бол мэдээж гол тоглогчтой амраагаад удаж байгаа. Тэгээд яг би зүгээр энэ Luka Doncic, Reeves хоёрын гинтл жижиг засгалжуулагчийн орц ажил дээр нь баталгаатай дараа жилдээ үлдээчлээ шараад байна. Би зөв энэ плей-оффын эхний шатн дээр Lex хэрвээ удирдлыг сайн хаачаад эхний шатад авч чадахгүй хожигдсон бол Redick засгалжуулагчийн халагдах талаарх яриа өрнөх байсан болов уу зүгээр нь хувьдаа бодож ирсэн. Одоо гимтж байгаа болохоор одоо тиймээр ярихгүй гэж юу? Гимтж байгаа болохоор одоо хүлээлтгүй болчихж байгаа, нэг төлөвлөгөө жоохон өөр болчихж байгаа. Хоёрт Улирдыг бас учрыг нь олуулаад сайн хаацсан шүү дээ. Сайн хааж исэн сэргээцсэн байсан учраас би зүг бодож байна. Би бол харин эсрэг бодолтой шүү дээ. Тулгаа яагаад тарьдаг гэж удирдлыг гэхэд
Lakers-ыг ийм өндөр байна гэж хүлээлт ер нь байгаагүй. Тэгээд энэ багийг баг маш удаан хугацаанд баг 3 дугаар байранд явууллаа. Тэгэхээр юус тэр яриа огт яригдахгүй биш үү? Мэдгүй яригдчих л байсан. Lakers-ыг 3 дугаар байраар гаргаад 4 дугаар ямарсан гэж талаар л асуудалтай байсан шүү дээ. Эцсийн удирдлыг гоё эхлүүлсэн. Гэхдээ асуудалгүй баг гэж ч одоо нэг аврагууд биш үү юм хэлж бүх баг. Spurs асуудалгүй байлаа, Pistons асуудалгүй байлаа, Boston ч асуудалтай, мөртлөө асуудалгүй л байлаа шүү дээ. 2 дугаараараа хадгалсаар байгаа л дуслаа шүү дээ. Том хотын баг бол угаасаа тэр байнга нөгөө хэвлэл мэдээлэл өгөх. Тэгээ энэ чинь том 2 тоглогч байгаа даа шүү дээ гол нь. Тэр бол асуудал. Одоо яриа гарах нь бол яг зүгээр байнга гардаг зүйл байна л та. 3 дараагаар хожигдчихвол заавал ярих л байна. За хэдүүлээ ч гэсэн уг нь ярьж л байсан шүү дээ. Гэхдээ энэ нэсвэ ер нь байна уу байхгүй юу гэдэг. Яг хөө. Тэгээд энэ ч одоо шууд одоо ирэхэд арай чигч юм шиг санагдаад байна. Тэгвэл ямар ч ажилтайгаа байхаар болцсон дараач л дээ. За өнөөдөр хэрвээ Lakers хожоод Denver хожигдох юм бол байрлал үүсчихдэг байсан тийм. Denver тэгвэл 4 унаад Lakers 3 гарах тийм тоглолт байсан. Тийм болохоор багууд бүгдээрээ хожлоо авлаа л да. Ер нь за нөгөө нэг асуудал нөгөө бэлтгэл гэмтлийн асуудал. Тэгээ Лука Дончич болохоор нөгөө Евро дэмжлэгээ гээд явсан гэсэн мэдээлэл гарсан байсан. Тэгээд ерөнхийдөө бол юугаар бол үнжих нөгөө энэ ямар шүмж нөгөө юу лээ? Hamstring тий. Лукагийн ч hamstring. Хэнийг ч болохоор Острыг гэсэн болохоор энэ юуны доотлох. Тий энэ хажуудлын болчихоо. Тий тэгээд цээжний хажуудлын. Лукаг болохоор юу хийжсэн ш нөгөө 4-6 облик лөө тий. Тий 4-6 тоглоно баха тий юу байсан тий. Тэгэхээр юу үнжих юм бол плей Лукагийн бол одоо Ривсийг бодвол ирэх боломж арай гайгүй тийм. Бүр тийм нөгөө хүнд 1-р зэргийн хамстрын биш 2-р зэргийн хамстрын гэж гарч ирсэн. Тэгэхээр яг нөгөө эмчилгээ хийж байгаа бол плей-офф тул орох төлөвлөгөөтэй байна гэсэн мэдээлэл. Тийм яг одоо плей-оффыг яг бат үнжин гэсэн мэдээлэл засагдахгүй байгаа байхгүй юу? Зүгээр найдлага гордлого байгаа. Тэгээд өнөөдөр баг байна уу? Нөгөө 2-р шатны үзэлгтээ орох нь эмчилгээнийхаа. За. Өнөөдөр орог орж байгаа. Лөө өнөө шөнөд байна. Тэндээс ерөнхийдөө нэг хоногийн мэдээлэл гарч ирэх баг. За бид нар нөгөө яг дараа нөгөө юуны талаар бол 3 дахь юм дээр бүгдийн нас нөгөө баг авсан юм ярина тийм ээ. Плей-оффын тоглолтуудыг ярина. Одоо л плей-инийхээ юмнуудыг голцоо яриад явчих гэж бодож байна л да. Тий, одоо ийм байгаа шүү дээ. Лука Дончич сагсамгийн талбай гадна болж байгаа одоо хувийн амьдрал нь ч гэх юм уу. Энэ зүйл нь илүү өөрт нь илүү жоох стресстэй байсан. За тэр ч утгаараа бараг Lakers-ийн гэглүүний явуулаад 2 хүүхдтэй уулзаад энэ бараг илүү сэтгэл зүйн илүүсээ эмчилгээнд нь эргээр нөлөөлөх тийм зүйл болчихоо гэж би харж байгаа. За тэгээд яг плей-оффын одоо эхний тоглолтод оролцдог юм ахэд 2 дахь 3 дахь тоглолтоос нь Лука Дончич би ороод ирэх болоо гэж найдаад байгаа. За тэгээд харьцангуй эхний шатанда Houston Rockets-тай таарсан. За Houston Rockets-тай бол Lakers-ийн тоглолт харьцангуй таардаг гэж хэлж ирнэ бол болно. Энэ сүүл 2 дахь хоёрыг нь хоцсон шүү дээ. Тийм. Тэгээд за бас Маркус Смартын гэмтэлбэртийг давхар харж байлаа. Тэгээд Маркус Смарт ямар ч өнөөдөр нэг 20 минут талбай дээр гараад тоглолцлоо ч гэдэм ингээд Lakers-ийн бас плей-офф 100% биш юм ахэд нэг 80% та 70% та бүрэлдэхүүнээр орж ирэх гэдэг нь л гэж ярьж байна. Би Баясгаас асуумаар Баясаар энэ жил чиний хувьд ер нь Lakers-ийн хүлээлт 80 тоглолтоор яг хэрвээ чиний хүлээлтээс давсан уу? Өлөглөлттэй харж болоход. Юу ч хүлээгээгүй шүү дээ. Энэ Lakers-ийг ер нь тэд хэмжээнд явах болов уу гэж яг зур плей-оффын байралд бол байна гэж бодсон. Зур яг тэд авцаа гэдэг бодлоо үүнд бол байгаа. Хин Лука Дончич, LeBron James хоёрыг цэцгэлжүүлэгч нь яаж одоо бацах уу, яаж удирдах уу гэдгийг сонирхолтой байсан. Тэгээд түрүү хэлсэн яг улирлын төгсгөлд ерөнхийдөө нэг гэрэл гээтэй болох юм байна гэдэг зүйлсийг харуулсан болов уу гэж бодож. Тулга чиний хүлээлтэнд давсан уу? 4 гэдэг чинь бид нар одоо контентер гэж ярина үстэй. Эхний 4 багийг ер нь бол 4 гарч ирэхэр чинь контентер баг болчихж байгаа юм шүү. Үстэй. Lakers. Итгэлгүй нөө. Итгэлгүй. Бэлтгэмж байхгүй бол шүү гэж асууж байгаа шүү дээ чи тэ. 2 дугаар шатыг давж байгаа хар шарн чаддгүй. Тий. Нөгөө Spurs Oklahoma айлын ч хожиж байгаа харж чадахгүй болоо тэгэл. Одоо ер нь бол Lakers, Luka Doncic, LeBron James
байгаа тохиолдолд угаасаа л контендерийн хэмжээнд тоглох хэрэгтэй гэсэн хүлээлт байгаад байгаа. За тэгээ бүтэн үйлрэл бид нар жижигрэдэг засалжуулагчийг ер нь шүүмжилсэн баягтай үйлрэлийг өнгөрөөлөө шүү дээ. Гэхдээ жижигрэдэг засалжуулагч ямар ч байсан одоо юу гэдэг нь LeBron James, Luka Doncic, Austin Reeves гурыг гурван гараанд үлдээгээд ямар нэг өөрчлөлтийг хийхгүйгээр энэ багийг бас хожуулаад олон тоглолтод хожуулаад хамгаалтаа сайжруулад ингээд тоглолтоос тоглолтод төлөвлөгөөгөө өөрчлөөд ингээд ямар ч сан Western Conference дөрөөр гарч чадлаа. За тэгээд энэ бол хүлээлтийг даваагүй махад ядаж хүлээлтэн дээр яг тодорхой хэмжээний амжилтан дээр очсон гэж би харж байгаа байхгүй. За тэгээд за Austin Reeves бол 2 дугаар тойргоос нааш орж ирэхгүй юм шиг байна. Гэхдээ би ямар ч хэлсэн Houston Rockets-ийн хувьд бол бас маш хүнд хүч жоо таарчлаа. Би бол Lakers-ийг энэ зуралд хожих боломжтой гэж харж байна. Зурал дээр нь яриа ёо. Зурал дээр бүгд ярьна. Зурал дээр нь яриа. Зурал дараагийн бид зурал дээр ярьна. За одоо өнөөдөр бид болсон бас тоглолт Clippers Warriors-ын тоглолтыг үздэг бүгд. Сонин энэ за заяар яасан бэ бааж байгаа. Гэхдээ ерөнхийдөө бол Clippers-ийн талбай дээр яг энэ плей-ний тоглохгүй болно. Одоо 3-4 болох тоглолт болж байгаа юм л да. Би бол энэ дээр Steve Kerr тасгалжуулагчийг чинь хувьдаа бол ягаад нөгөө Curry трийг хамраагаагүй бол гэж их бодсон. Гэхдээ яг энэ тоглолт 2 хоногийн дараа ахаа болох байхгүй юу? Яг Clippers-ийн талбай дээр плей-ний ганц тоглолт нь. Тийм болохоор нөгөө тасгалжуулагчийн хувьд нөгөө тасгалжуулагчийн баг нөгөө бас элдв бензин юмудаас туршигдсан байж болно тийм ээ. Clippers тоглоход яах вэ? Тийм хоо тоглосон тодорхой. Тоглолтын тодорхой байсан гэж бодож байгаа. Нөгөө талаас гэсэн Kawhi-г тоглоулаагүй тийм. Тэгээд энэ тоглолт болсон да. хэрвээ өнөөдөр Portland хожигдоод Clippers хоцсон бол Clippers 8 руу ороод тий. Portland 9 рүү унах байсан тий. 9 руу унах байсан тий. Тэр Clippers-ийн хувьд энэ тоглолт бол бас л хожих хэвээр тоглолт. Хожих хэвээр тоглолт тий. Заавал хожих хэвээр тоглолт. Нөгөө л Portland-аг үлэн тий. Тоглолтууд зэрэг явсан тий. За плей-ний тоглолтууд бол бүгд ярьцгаа. Ер нь Warriors дээр Clippers-ийг хожих боломж байгаа юу? Андраа. Бага шүү дээ. Stephen Curry талбай дээр байгаа тохиолдолд нэг тоглолтод бол Warriors ямар ч багийг хожих боломжтой. За гэхдээ мэдээж Draymond Green өнөөдөр тоглоогүй. Гэхдээ Draymond Green бол Stephen Curry-гийн хажууд байх хэрэгтэй. Тэгээ нэг боломжтой болохын тулд яг хөө миний зүгээр харж байгаа зүйл юу гэхээр илүү яг нийт яг багийн чанараар нь ингээ харах юм бол Clippers нэрээ илүү баг юм болов гэж бодоод байна. За тоглолтын хэмнэл гэх юм бол мэдээж Clippers илүү удаан хагас талбай зөнгөсөн тоглолтыг үзүүлдэг. За Warriors-ийн хувьд бол илүү тийм run and gun арай жоохон хурдан 3 хоногийн шидэлтэн дээр тулгуурсан тоглолтыг илүү хийдэг те. Тэгэхээр хоёр өөр арга барилтай багууд плей-оффд орохын тулд маш чухал тоглолтыг одоо плей-энд хийх нэ. Баясагаас ер нь Golden State Warriors тожих боломж байгаа юу Clippers-ийг? Байлгүй байх бүх багтал байгаа шүү дээ. Ерөнхийдөө ер нь яаж харж байна ер нь? Тавын дээр ярилцъя юу? Гэхдээ юу Clippers Warriors-ыг хожно гэж хэлсэн. Зүгээр нэг юм боломж Clippers дээр бол би анар бол энэ удирдах байгаа нэг Clippers-ийн тал дээр байсан юм шүү дээ тийм. Clippers дээр үргэлж итгэжсэн байхгүй юу? Баясаг юу гэж бодож байна? Clippers хүлээлтнээс бол миний хувьд бол чинь хүлээлтэнд хүрээгүй. Одоо плей-ний хамгийн сүүлийн байрлалын төлөө явж идэж байгаа. Миний хувьд бол хүрээгүй. Анхтай бид нар бол Clippers-ыг би бол contender баг гэж ирж бодчихсон шүү дээ. Гэхдээ удирдлагын голоор нэг солилцоо игээд бүрэлдэхүүн өөрчлөгдөөд энэ яг мэдээж тэрнээс өмнө асуудлууд байсан учраас солилцол болсон л доо. Тэгэд иймэрхүү зүйлс болчихно гэж ер нь энэ өшний цаагаар янз бүрийн асуудал гарчихна гэж төсөөлөөгүй. Хүлээлгэхэд бол цаасан дээрх нэрсийг харах юм бол мэдээж контендер хэмжээнд яригдахаар л баг штэ. Kawhi Leonard, James Harden гэл. Хүлээлтэнд хүрээгүй үстэй. Хүлээлтэнд бол хүрээгүй. Яаж ч утсан хүрээгүй. Тэгээд багийн удирдлагын хийсэн зүйлс хүлээлтэнд хүрээгүй. Тэгээд одоо эх хүлээлтлийн 100 дахиад хүлээлтэнд хүрэхгүй бол. Тодорхой. Тэгээ хүрээгүй нь чинь өмнөх өнгөрсөн үйлрэл нь 5-аар гараад Денвертэй 7 тоглолт гаргацсан багийн чинь тэгээ хүлээлттэй л эхэлсэн шүү дээ. Тэгээ ерөнхийдөө сэлгэндээ өөрт нэг тоглогчд нэмээд орчихсон шүү дээ. Бүр сайжраад ороод ирлээ гэж харж байсан. За яг хав
хамгийн ахмад баг ялчгүй байсан. Warriors-ийн хоёр хамгийн ахмад баг байсан. Тийм учраас урт улиралдаа яах нь мэддэхгүй дээ. Гэхдээ эхний 6-аараа ер нь гарчих юм бол плей-оффт бол хамгийн эвгүй өрсөлдөгч байх болов гэсэн хүлээлт байсан л та. Clippers дандаа плей-ины байрал дээр сургалт дуусна шүү дээ. Энэ бол хүлээлж байгаа. Тийм. Хүлээж байгаа. 14-т явж байгаа дэвшилсэн шүү дээ. Тийм. Бүр юм төрөхгүй байж байгаа харин. Тэг яг хаа тэгэхээр яг мэдээж хүрсэнгүү тийм ээ. А ер нь бол за одоо бид нар плей-ийнхаа тоглолтыг үзэн л дээ. Тэр дараагийн тоглолтоос эхэлчих гэж бодож байна. Portland Kings өнөөдөр тоглосон. Энийг тоглолтыг үзье. Portland бас заавал очих хэрэгтэй. Хожуул нөгөө дээшигээ юутайгаа тоглох. 8 дугаараараа хадвал. Тэ 8-гаар гарах 9-гаар гарах хоёр ч маш зөрүүтэй л. Нэг тоглолт тоглох, хоёр тоглолт тоглох. Тэ. Гэдгийг л одоо бид нар ярих гэдэг чинь тэ. Нэг хожлох, хоёр хожлох уу гэдэг тэ. Өнөөдөр Kings-тэй тоглосон тоглолт нь байна уу гэж байна. Өнөөдөр чинь Portland Kings-тэй заавал хожиж тоглолт ирсэн. Гэхдээ нөгөө баг нь бол нөгөө унж байгаа баг тийм ээ. Танк хийжсэн баг. Тэгээд Portland-ыг бол Kings-ийг хоцсон байгаа. За тэгээд бүгдээ юу гарч идэх вэ? Хэрвээ тэр байхгүй шууд өрн төсгөө хүсдэг гарчээ. Тэгж бүгдийг ярилцъя. За тоглолт маань гадарлаа тийм. Portland Kings, Sacramento Kings үлээлээ маш эрт хайсан баг та. Энд үр тайсан да. Тал дээр нургаа явцсан шүү юм баг. За харин эсэгээрээ бид нар Portland-ыг бол өдрийн турш бас ярьсан л да. Хүлээлтээс давсан нь бол харин Portland баг шүү. Тийм, хүлээлтээс давсан. Хүлээлтээс давсан тоглолт гаргасан баг нь ялч Portland. Дээрэс нь Avdia гэдэг тоглогч маань бүр All-Star боллоо тий. Энэ багт бол гоё үлрэл болсон. Тийм, яаж ч утсан 100% хүлээлтээс давсан үлрэл. Яг тийм бол үлрэлийн ихэнд багийн анхлагсгаж үлдэх Chauncey Billups одоо нэг асуудлаас болоод багтаа суулж боломжгүй болсон тий. Тэгээд Thiago Splitter орж ирээд энэ багийг 42 ажлыг энэ үлрэлд авахуллаа. Энэ бол мэдээж бас боломжийг үзүүлж харж байгаа. За хэдийгээр Avdia All-Star болсон ч гэсэн All-Star-ын дараа гэмт бэрхлээр нэлээд тоглолтод бас оролцоогүй. Яг энэ үед бүтэн багаараа биш ч гэсэн ямар ч хөл цэжглэлийн харьцааг ойрхон байлгаад бүтэн үлрэл ер нь маш сайн хамгаалттай, маш тийм зохион байгуулалттай сайн сагсмынгийг бодлон төлөвлөсөн баг үзүүлсэн гэж бодож байна. Scoot Henderson 2 дугаар агс маш сайн тоглосон. Камараг дурдах хэрэгтэй. Тий. Drew Holiday бас гинтлээс ирж ирээд энэ багийн үндсэн холбогчийн ажлыг маш сайн хийсэн. Drew энэ үлрэл бол гайхалтай үлрэл байлаа шүү дээ. Өнгөрсөн үлрэл Drew Holiday-ийн статистик үзвэл Boston Celtics дээр буурсан шалтгаан сүүлийн хэдэн жил ер нь маш өндөр ачаалттай байсан. 100 нөгөө Америк шигшээдээ багтаад амарч удаагүй. Тэгээ тэрнээсээ болоод бас ингээд нэг гэмтэл асуудал байгаадсан. Энэ үлрэлд улирлын тэг бүтэн тоглолтод оролцоогүй голоор нь бас гэмтэлтэй байсан ч гэсэн яг тоглосон тоглолтуудын хувьд бол үнэхээр чанартай. Эсвэл одоо ч гэсэн ингээд нэг 20 оноо 10 орчим дамжуулалт өгчих потенциалтай чухал тоглолтын дээр бол залуугийг бол манлайлчих чадвартай гэдгийг зөвлөдөө харж байгаа. Өнгөрсөн улирал Celtics дээр бол ингээд гүйцэтгэл тоглооны гүйцэтгэлүүд мууцсан байна, жирүүгийн импакт багассан байна гэдэг яриа шүүмжлэлт их гарч ирсэн бол энэ улиралд зөвлөдөө одоо хүртэл ингээд плей-оффын баг авбал эерэг нөлөө үзүүлэх боломжтой шүү гэдгийг харуулсан л үлрэл болж байна гэж бодож шүү дээ. Баясгийн хувьд хүлээлт давсан биз дээ. Portland давалгүй байх уу? Бараг хамгийн бараг миний хувьд бол яг хувийн хувьд бол хамгийн хүлээлтээс давсан баг бол Portland байсан. Ер нь одоо гэхдээ бид нар одоо юу харъя л да. Хүсэлтэд бүгд харчих шүү. Тэгж байгаа өдөр ярилцъя гэж бодож байна. Portland ямарчсан өнөөдөр ингээ хожоод тэгээ нөгөө 8 дугаар байраар гарах юугаа хангацлаа тий. Ингээд Phoenix Suns-тай галзууны тоглолтыг хийн. За эндээс эхний юунаас ер нь 6-аас апсет хийх юм байна уу танарт? Хэлвэл юу доогуур гарч байгаа багуудаас дэшээ юу? Тий. Одоо дээдлийн 3-ыг Minnesota ч юм уу Houston байж болох юм тий. Тийм Houston одоо Houston ийм боломжийг ашиглах хэрэгтэй шүү дээ. Houston бол одоо энэ Лукагийн гэмтэлтэй баг. За анаар хэлж шүү дээ. Лука 2-3 дахь тоглолтоос эргэж ирнэ. Тэгвэл тэр эхний 2 тоглолтын дээр Лукаг байхгүй дээр нь хожоод л авах хэрэгтэй шүү дээ.
Тэгээд одоо ганц өөр юу байхгүй шүү дээ. Ривс байхгүй дээр нь хожил шүү дээ. Одоо Хьюстон хэрвээ ингээд Ривсгүй Лука баг сурлын талд нь байхгүй гад хожигдчихвэл бутарсан нь дээр шүү дээ. Өрнөд бүсийн хамгийн сонирхолтой тоглолт магадгүй Денвер Миннесота юу? Тэглэх байх. Тэглэхгүй яах вэ? Чи сүүлийн хэдэн жил сонирхолтой байгаа. Одоо сүүлийн 3 жил удаа тий. Нэг нь бүр бүтээгдсэн баг гэдэг байгаа шүү дээ. Юугаа Денверт зориулж маш сонирхолтой байгаа зурлалсан шүү дээ. Энэ сурлыг бүгдээр хүлээж авах тийм андра. Тийм баг. Гэхдээ хүлээлтэнд хүрэхгүй хаа. Яг нэг талаараа зөвөр Денвер илтгэл үрхчийг үүсэхгүй. За плейнүүд бүгдээр харж ин за мэдээж Phoenix Suns-ын удирж байгаа үнэхээр сайн байсан бид өдрийг магтах хэрэгтэй. Бид тусмаа ямар ч бэлт гэмтэлтэй тоглогч нь байхгүйсэн ч системээ тоглосоор байгаа энэ баг энэ 6-7 дугаар байранд явсаар байгаа яг нүрээр гарч ирлээ. Тийм болохоор Phoenix Suns-ыг бол яг миний өвчсөн бас нөгөө хүлээлтээс давсан үйл би шууд хэлнэ. Тэгээ Phoenix Suns бол Portland-д тоглоно галзуураас тоглолтыг. Талбай дээр нөгөө талд бол Clippers талбай дээр Warriors-тэй галзуураас тоглолтыг юм тийм ээ. Багуудын плей-ины багуудын үйлдлийн хоорондын харьцаа бүгд харцгаая. За. Suns бол 2 өчсөн байна. Тэ. Suns гэхдээ ер нь энэ жилээр үнэхээр сайн байгаа. Сайн байгаа гайхалтай байгаа шүү дээ. Харин тийм үстэй бүрэлдэхүүнийг хараад явах. Гурвалт гэдэг нэршилтэй 3 нөхрийг цуглуулснаасаа илүү амжилттай л. Тийм үү. Энэ багийн өнөө жилийн системийг бид нар засчулж юм даа. Энэ тоглолтын амрах болох 4 зургийн юу гэж бодож байна. Яг таамаг гарна л та. Гэхдээ ингээд та юу гэж бодож байна? Энэ хоёр баг дээр аль барил дээр нь давуу тал нь үсэх юм яах юм? Тэрийг би биш илүү нөгөө энэ хоёр хэлүүлэх дээр илүү гоё. Би одоо мундаг хүмүүсийн хажуудаас хамаагүй явмаар байна. Нөгөө коучны хажууд томроод бодлаа. Энэ ингэдэж шүү дээ. Тасаа бодлоо хэлдэг шүү дээ. Энэ ингэдэж гэж хичээд ах юм аах нас жоохон. Ахмадынхаа хийж байгаа хүндлэн шүү дээ. Худлаа томроод ингээд ингэдэг гимээргүй байна. Бэлгэх баах гэж таамаглаж ярьж болохгүй. Би бол нэгт Suns-ын талбай дээр тоглох давуу их нь байна. Тийм шүү. Талбай гэдэг чинь өөрөө бол ер нь тэгэл 6 тоглогч байдаг шүү дээ. Маш чухал байдаг. Тэгээд Portland-ыг бодох юм бол бас дээрэс нь туршлагын хувьд хаачих вэ? Suns. Ер нь. За. Booker мэдхгүй туршлага гэдэг тоглогч. Гэхдээ би бол Suns-ыг энэ удирж байгаа сайн байсан тэр систем нь хаачих вэ гэж бодож байна да. За. За энэ бол барахгүй байгаа юм биш үү те? Үнэхээр барахгүй байгаа шүү дээ. Тэрийг ярьсан шүү дээ. Clippers барахгүй. Тий, Steph тоглоод барахгүй байгаа юм уу? Хоёр багийг барахгүй байгаа шүү дээ. Энэ бол Portland хоёрыг Clippers хоёр гэсэн чинь тэр хоёр яг дээр нь байна. Portland дүн нь ойштой бол. Хоёр барахгүй байгаа багтагаа заавал хожиж амар арах юм шүү дээ. Тийм болохоор би нөө Cinderella-гийн түүх бүтээн гэдэг. Тэгтээ яг Portland хожоод 7-оор гараад Phoenix үлдүүл арай дээр юм уу тэгвэл яг Warriors-ийн зүгээс харуул. Тийм Warriors нөгөө Suns-ыг бол хожиж шүү дээ. Тийм үү? Шүү дээ. Тийм Portland-ыг үнэхээр хожихгүй байгаа. Гэхдээ эхлээд энэ бага очмаар юм байна те. Эхлээд энэ бага очих хэрэгтэй байгаа тийм. Тэгээ дандаа эсрүүгийн талбай дээр ядчих. Тийм айгүй хэцүү. Гэхдээ Cinderella-гийн түүхийг зохиож болох болно л гэж бодож байгаа тийм. Хувьдаа зүгээр юуны хувьд шүү дээ. Нэг Cinderella зах байхгүй наа. Майами хэлээд шүү дээ ингэж гараад финалцсан гэдэг. Тэгээд харъя. Галзуу ганц тоглолт ч юм бол хамгийн аюултай. Майами биш л те. Одоо 8-аар гартыг Cinderella-гийн үлгэр шиг гэж яриад харьцуулт нарай том юм болоо шүү дээ. Юу таамуудаа бүгд харцгаадгүй. Бид нар бас нэг таам өгсөн байгаа. Хаа. Тэр юу шүү? Минийх юу шүү? Portland шүү. Аль нь ихнийх нь. Portland юм уу? Тийм. Тэгээд Suns-ыг хожих гэж хүсэн юм тий. Тэгээд Warriors Suns-ыг хожих гэж хүсэн юм тий. Portland 7-оор шүү минийх. Дөрвөлнгийнх нь өөр юм шүү тэгвэл. Тий дөрвөл өөр юм шүү тий. Амар бүр Portland гэж бол Clippers. Тийм би Portland-ыг хожих гэж бас өгсөн. Ихний тоглолт нь Portland 7-оор гараад тэгээд 8-аар болохоор би болохоор Warriors гэж өгсөн. За дөрвөл өөр өгчээ. Бас нэлийн гоё тоглолт болох байхаа. Галзуу суултууд бол юм. Нэг тоглолт ихтэй аюултай шүү дээ. Юу ч болж болдог аа. Анар Clippers 8-аар юм тий. Өөсөө өөр боломж Байхгүй байхгүй л тий. Тийм ээ тий. Тэгээ Suns-ыг хожоод юм тий. Steam үзэх сойж болно л тий. Тэгэхээр Suns хожоод Portland Warriors Clippers хоёрын алийг хожиж байгаагаар өгöd байгаа. Одоо гарснууд тал хожиж. Одоо өгөөг одоо жишээ нь баясаах их тэр юу? Тэр нь мэддэхгүй юм шүү дээ. Үгүй жаа. Шууд Suns Portland гэж бичиж байгаа шүү дээ та. Тэгэхээр нөгөө тэн дээр Warriors. Би зөв Warriors-ыг хожчихоос тэр над гэхдээ тэр тоглолт бол үнэхээр амаа. Угаасаа аль нь жишээ барахгүй. Айлж барахгүй.
Санс үнэхээр сайн баг. Санс бол 3 тоглолт. энэ жил бол бас ер нь бол хүлээлтээс давсан биз дээ. Бүгд нь Давсан. Бид нэр нөгөө Санс нэрээ бас байгаа юм биш тий. Санс баг хамгийн хамгийн бараг юунаас амар баха тий. Бид нар дасгалжуулагчийг ярих хэрэгтэй. Яг юуг нь ярих хэрэгтэй вэ? бүгдийг л ярих хэрэгтэй байна. Тэр нь дасгалжуулж ярих хэрэгтэй шинэ дасгалжуулж байгаа шүү дээ. Багийн тоглолт гэдэг юм чинь. Бүүкер гэмтэлтэй маш удаан байсан тэр баг унаагүй. Брукс сая Дилэн Брукс байхгүй өдөрт унсангүй. Тэр ерөөсөө Джейлен Грин байхгүй, шинэ зэрэг байхгүй байж ажаа ирэхэд бас унаагүй. Тэгэхээр эн чинь дасгалжуулагч юм дээр ярих хэрэгтэй. Зүгээр бүтэн багаараа байсан бол магадгүй плей-оффын байралд байж хат гайхамгүй баг мэдрэлийг өнгөрөөсөн байгаа даа. Тэгэхээр ялцчгүй. Ялцчгүй гэхдээ нэг зүйл бол анз сүлд Хүүснер Рокетстэй тоосон тоглолтын дээр Феникс Санс Марк Уильямсон тоглож байгаа шүү. Тэр яалтчгүй самбарт алуулаад байгаа байхгүй. 55-30 жилөө. Тэр хамгийн сул тал нь болчиход байгаа. Тэ. Ерөнхийдөө илүү тийм өөрөөсөө өндөр тийм атлетик багийн эсрэг яалтчгүй жоохон жулдаад байгаа байхгүй. Тэгээд довтлогоон дээр заримдаа хитрхи их нөө нэгийн эсрэг нэгсгсэн мөнгө Джейлен Грин, Дилэн Брукс гэдэг чинь зүгээр аваа шидэд байгаа. Тийм болохоор тэр ч утгаараа би Портланд нь илүү байрлал болгон дээр үүрэг илүү сайн хийдэг болохоор би Портландыг очих болоо гэж. Одоо Жордан оцсгалжуулагч энэ үйлрэл хамгийн сайн суулгаж байгаа зүйл. Яг асуучих баажгаас Сансын суулгаж хин гэдэг асуучих. Сонсчлаа. Хингсэн. За чи би сонсчлаа. Жон гэж сонсчлаа. Яа чи 30 суулгаж нэрийг хэлчих. 30-ыг би хэлж чадахгүй юм нэ яг үнэ. Гэхдээ зөв сонсооч ядаж. Яг хажууд нь байгаа нэг. Би сайн санахгүй нэ. Худлаа ярьж. Жордан От гэдэг. Жордан От тий. 40 настай. Жон гэж. Би бүгдстүүдийг мэдэхгүй нэг үнэндээ худлаа. Ер нь 30 тасаас 30-ыг мэддэг гэдэг тийм амархан биш шүү. За тэр яах вэ? За тэр мэдэхгүй байх яг. Тэгэд ер нь ингээд Фениксийг довтлоон дээр ер нь аль болох гайгүй чөлөөтэй. Алангуяа энэ жижигүүдэд довтлох эрх мэдлийн нээлттэй өгсөн юм шиг санагдаад байна. Тэндээш Дилэн Брукс зарим тоглолтод ингээл 20-20 довтлол. Дэвн Букер байгаад. Букер болохоор илүү ингээд агрессив тоглолтоо багасгаад, илүү плеймейкер төвшин тоглоод, илүү олон тал тоглолтыг үзүүлээ. Тэндээш Букерээр бол бахархаж байгаа. Тэгвэл яг Портландыг яагаад би Фениксийг хожно вэ гэж таамагласан гэхээр нэгт Анрил дээр төвийн барил дээр илүү. Донован Клингон, Роберт Уильямс хинж гараад ирсэн. Атлетик хуулт ингээд чадварын хувьд илүүрчих боломжтой гэж харж байгаа. Хоёр талаар 3 хоногийн өмнөх тоглолтын дээр Шейден Шарп гимтлээс эргээд ирсэн. Шейден Шарп ч 14 тоглолт өмч дараалж өмччихэд эргэж ирж байгаа. Тэгээ өнөөдөр бас сэлгэнээс нэг 16 минут тоглолцсон ч гэдэм. За тэгээ өнөөдрийн тоглолтын дээр Жереми Грант эргэж ирнэ гэж хагаад эргэж ирсэнгүү гэхдээ плейний тоглолтноор тоглоулна гэсэн мэдээ гарсан. Тийм Грант Шарп хоёр ороод ирэхээр би бол энэ багийн хамгаалтанд байгаа учраас энэ хоёр хоёулаа сэлгэнээс ашиглагдана уу, гараанаас ашиглагдана уу довтлоон дээр хувь нэмрээ оруулчихна гэж бодож байгаа. Тэгээ Камара гэдэг тоглогч бол Феникс Санст байхгүй тоглогч байгаа даа. Хамгаалттай өндөр маш чацархаг урт тоглогч байгаа даа. Камара гэдэг Феникс Санст угаасаа байхгүй шүү дээ. Тийм яг Камараар хуу тоглогч дутагдаад Райн Дан их орон гарan байгаад байдаг. Феникс дээр тэр үүргийг гүйцэтгэхээр. Дилэн Брукс бол одоо багийг их гоё ингээд сэргээдэг ч гэсэн бас одоо мэдэхгүй байна одоо Бруксийг гэдэг. Жордан От гэдэг асууж ямар асууж гинэ. Тэгээ дээр нь Дэни Авдиагийн бүх одод жил гэдэг ингээд зүгээр харах юм Жрүү байна гэдэг ингээд харах юм бол Скут Хендерсон ч гэсэн муугаа ингээд харах юм бол илүү ингээд deep roster-той илүү зохион байгуулалттай илүү будагтаа талбайд тоглолтоор ч гэсэн илүү агна. Портландын бол үгүй хөвлөөр таамаглаж байгаа. Тийм ер нь бол угаасаа хэлээд байгаа шүү. Тийм үнэхээр үнэ. Одоо чинь Golden State Warriors 4-0 байгаа. Тэгэхээр угаасаа тэр баг яагаад барахгүй л те. Яг ч бүх юмд илүү байгаа. Phoenix Suns Portland хоёр яг Phoenix-ийн би ганцхан тэр юунд л давуу тал тэр юу хоёрд л жоо итгэж байгаа болохоос тийм яг чиний хэлж үнэ үнэ байрал дээр бол Portland бол аюултай үнэхээр аюултай баг энэ жил. Тийм дээрээс нь за тийм үнэхээр Авдигийн юм бол супер үлээлээ шүү дээ. Тийм. За бүгдээ хэсгөрмийн дараа бүгдээ эргээ уулзцгаая тэгээд энэ бит тогтоом тоглож залуусаа. Нэвтрүүлгийн Platinum Event тэтгэгч Ultra Cool, Ultra Smooth, Singur Ultra.
1,200,000 төгрөг байхад iPhone 17 авчиж чинь гэсэн үг. Тийм ээ хана бүр 17 Pro Max. Биднийх чинь тэгээд Аль ёсны хэрэгтэй. Дээрээс нь бусад гадраас хамгийн хямд. Эзэнгийн хэлбэр нөхцөлтэй авчил та. авъя. Урьдчилгаа 20% төлөөд хамгийн хэлбэр лизингээр iPhone 17 тавуулаарай. PC Mall 7575 35 35. Нэвтрүүлгийн Platinum Event тэтгэгч Ultra Cool, Ultra Smooth, Singur Ultra. Singur. What's next? Нэвтрүүлгийн Platinum Event тэтгэгч Future of Lifestyle Toki. Бэм 83 он авчлаа шүү дээ. Флийн авч сонирхолтой болж шүү дээ. Аль баг гарна гэж бодож байна. Сайн мэдэхгүй л байна. Тэгвэл энэ Toki Pick-ээр таамаглаад үзэх үү? Над дээр бөмбөг таарчлаа шүү дээ. Хүү. Би iPhone авчлаа шүү дээ. Йоо. Toki app-аас тоглолтын оноо статистик хуваар зэрэг мэдээлэл хараад Pick-ээр тоглолтоо тааж бэлгээ аваарай. Нэвтрүүлгийн Platinum Event тэтгэгч Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Эрдэс нөхөх спорт ус Powerade. Singur. What's next? Энэ урьдчилгаатай юу? Урьдчилгаагүй. Энэ урьдчилгаатай юу? Урьдчилгаагүй. Хүй, энэ урьдчилгаатай юу? Тэр бас урьдчилгаагүй. Гадууцаа хамгийн хинда бэлэгтэй урьдчилгаагүй лизингээр аваарай. Гадууцаа зөвхөн PC Mall-оос. Флийн авч сонирхолтой болж шүү дээ. Аль баг гарна гэж бодож байна. Сайн мэдэхгүй л байна. Тэгвэл энэ Toki Pick-ээр таамаглаад үзэх үү? Над дээр бөмбөг таарчлаа шүү дээ. Хүү. Би iPhone авчлаа шүү дээ. Йоо. Toki app-аас тоглолтын оноо статистик хуваар зэрэг мэдээлэл хараад Pick-ээр тоглолтоо тааж бэлгээ аваарай. Singur. What's next? 1,200,000 төгрөг байхад iPhone 17 авчиж чинь гэсэн үг. Тийм ээ хана бүр 17 Pro Max. Биднийх чинь тэгээд Аль ёсны хэрэгтэй. Дээрээс нь бусад гадраас хамгийн хямд. Эзэнгийн хэлбэр нөхцөлтэй авчил та. авъя. Урьдчилгаа 20% төлөөд хамгийн хэлбэр лизингээр iPhone 17 тавуулаарай. PC Mall 7575 35 35.
Эрдэс нөхөх спорт ус Powerade. Эмбит таамд бүх хүнстэй баярлалаа. Та удирдлагын 26 дахь дугаар хүрж байгаа. Дээрээс Эмбит ток маань бол энэ 7 оноос эхлээд даваа гараг пүрүү гарагт бас явдаг болж байгаа гэдэг хэлмэр. Яг плей-ин эхлээд плей-инээс эхлүүлээд плей-оффоос эхлээд 7-нд 2 явдаг. Тэр маань сарын хугацаанд тийм. Сарын хугацаанд тэр маань үргэлжлэнэ гэдэг хэлмэр байна. За нэвтрүүлгийн платинум ивент гэж үндэсний дээдлэгийн аль биесны ап Токио тоглолтын хуваарьтай зөвхөн Токиогоос хараарай. За мэдээж Powerade нэвтрүүлгийн платинум ивент гэж спорт ус цоошин өнгөтөртэйгөөс ирсэн байгаа. Нэвтрүүлгийн платинум ивент гэж PC Mall та бүхэн Apple, Samsung, Huawei, Honor, Xiaomi брэндүүдийн аль биесны нэгтэйгээр лизинггүй урьдчилгаагүй лизингээр зөвхөн PC Mall-аас та бүхэн аваарай гэдэг тагуулсан байна. За тэгээд мэдээж нэвтрүүлгийн платинум ивент гэж Ультра Монголын хамгийн зөвлөсөн шаар гэсэн гүр байгаа. Ультра смут хэлмээр байна. Чи энийг даа. Би түрүүн Джон ч бодогдоод байна. Би сонсчихлоо. Jordan-ыг яриад байгаа. Гэхдээ гэхдээ юу 30 гэдэг бол бас би бол удлаа яриад яг би мэдэхгүй гэдэг үнэ. За зүгээр яг 10 суулж нэрлэж тэгвэл тэгэл байж. 10 бол инээт шүү мэдээ тийм ярьдаг. Цаг баг байна. За Атланта Cavs-ийн тоглолтыг бүгд юу харъя. Юуг нь харъя нөгөө бид одоо юу хэлж байгаа юм чинь плей-офф тоглолтуудыг харъя. Энэ хоёр ямар ч зүйлчтэй бол гэдэг. За Атлантагаас суулж. Чи яг Атлантаа зүгээр нэвтрүүлэг явуучих юм нэ. Бит ингээд тийм юу яагаад те. Юуг яагаад те. Цаг үр болгоод те. За Атлантагаас суулж шилжих юм бол танаас ихэж асуулсан. Бит юм амрах юм байна. За хин. За надад одоо яг энэ үндсэн юмнууд яриад юм шүү нэ. Зэрэг тасалжуулсан даваад нь аль фактор байгаа. Өөртөө гэдэг үрчүүлж олцгоо. За Атланта Hawks Cavs ярмаар байна. Нёркс. Нёркс чи энэ бас буруу бичиж өгсөн. Чи солилцоо гэж их юм хийсэн болоорой. Атланта чи юутай кинг юу Нёрксээ таасан шүү. Яг гэдэг юм. Юу энэ надад буруу юм уу та нар энийг зүв юм хөлтэй. За зүгээр юм аа үгүй. Зааш Никсийн суулж чи мэдэн. Болооч. Майк Браун. Пүү за. Атлантаны би хэлмээргүй албаар шүү. Яг давуу талын ярихгүй би санахгүй байгаа байхгүй юу? Хэлмээргүй албаар ингэж хэлмээргүй. За одоо үндсэн юм руу орцгооч юм уу? Яг энэ цуврал дээр. За мэдээж энэ Нью-Йорк Никс бол юу favorite тийм ээ? Аль сайнцхан зүйлчтэйг нь очно. Favorite Нью-Йорк Никс биш юм уу? Мөн ч дээ 3-аар гарсан талбайн давуу тал нь байна. Тэр бол Дорн Дусын контентер дүгмагийн нэг шүү дээ. Тэгэхээр Нью-Йорк Никс бол үргэлж favorite байгаа. Та асуулсан юм. Гэхдээ одоо тэгээд ярмаар шүү дээ. За Атланта яавал хожих юм гэдэг одоо би чамаас асуултаа дараа. Яг би Eastern Conference-ийн хамгийн апсайд гарах магадaltaй эдийн засгийн цувралыг Нью-Йорк Никс Атланта Hawks гэж харж байгаа. За Quinn Snyder цэцгэлжүүлэгч бол яалтчгүй All-Star-ын дараа солилцоо 8-ны дараа багийнхаа хамгаалтыг маш сайн болгож шалтсан байгаа юм тий. За тэгээд юу гэдэг маш тийм атлетик баг нь яалтчгүй Атланта Hawks байгаад байгаа. Тийм болохоор би энэ цувралд Атланта Hawks-ыг хожих магадлал байна гэж харж байна. Атлетик нь хожих юм уу тийм? Зүгээр нь. Чи буруу яриад. Гой асуулт байна. Атлетик нь хожих юм уу тийм? Чи бит юм ерөөсөө яг сакс мэдхгүй хүн шиг яриад байгаа чи зүгээр. Давуу талыг хэлж байна. За. За атлетик нь хождгоо шүү. За атлетик нь нэг атлетиктэй нь хождгоо шүү андраа. Би ч чам олон жил чамаас олон жил сакс үтсэн юм байна. Яг атлетиктэй биш юм биш шүү. Тэгвэл та хамгийн удаан багч хожсон тохиол зөндөө байдаг шүү яг үнэндээ зөө. Харин та хамгийн гэж байна. Юу вэ? Зөндөө юм байгаа юм л дээ. Яг дасчуулагч мэдээж чухал шүү дээ. Таны асуусан асуулт чинь Атланта Hawks энэ цувралд яавал хожих вэ гэсэн. Чи тэгээд атлетикээр хожих гэж хэлээд. За окей. Вайсгаас сууя. Атланта санал нийлнэ. Атлетик нь хожино гэдэг. Санал нийл. Тэгээ зөв энэ цувралд яг Никс бол яг юу л дээ. Адилхан атлетик баг л та. За яг зөв магадгүй Брансон жоохон тийм биш магадгүй. Гэтэ энэ цуврал дээр Карл Антони Таунсийн нөлөөг их байх болов уу гэж харж байна. Яг тэгвэл Атланта Hawks яг Таунс дээр матчап хийчих самрын төлөвчгүй байгаад байна. Хэрвээ яг Таунс үргэлж одоо заслаан дээр ч юм уу эсвэл зүгээр довтлоон дээр 3 периметр орчим тоглоод байвал зогсоох боломжтой боловч Таунс хэрвээ бөмбөг аваад дайрдаг ч юм эсвэл доор пост ап байдаг ч юм уу тийм нөхцөлд бол Атланта Hawks-аас зогсоож байгаа хэцүү л харагдаж байна. Тасалжуулагчийн дээр бол Атланта Hawks нийлээд зогсоолж шүү baaj. Би нэр нь хэлмээргүй. Садад асууж би мэднэ л дээ. Зөв хангалттай сайн мэднэ. Майк хэлсэн худлаа ирсэн шүү дээ. Нэр нь юу хин Майк Браун асууж өгч хувьд бол
Тийм би угаасаа энийг би өөрөө хэлдэг шүү дээ. Майк Браун тасч айгүй сайн туслах тасч гэж би маш олон жил хэлж байгаа үнэн. Яг ахлах тасч Майк Браун маш их фейлддэг, дандаа фейлддэг байхгүй юу? Тийм болохоор угаасаа би тэрэн дээр хөтөл зөвшөөрнө. Тулгаас гас фейлддэг. Квинс тасч суулж юу гэсэн? Чи яг одоо нэвтрүүлгээд юм байна бид нар. За. Тухай. Нэрэл магадгүй хамгийн сонирхолтой зураг болох үзэхэд. Гэтэ арай л Атлантагаар хожиж байгааг нь арай харж чадахгүй. Туршлагын үед ч гэсэн дутах бах. Тэгээд яг плей-оффын сагсан мөн дээр Никел Александр Вокерыг бас ингээд тогтмол 20 оноогоо дундчилж чадах уу гэдэг бас сонирхолтой. Тэгээд Джейлен Гринийг ч гэсэн бас яг лид ихтэл төр плей-офф дээр бас мэдгүй байгаа. Тэгээд Нью-Йоркийнхоо Джейлен Джонсон тийм. Джейлен Джонсон тийм. Нью-Йоркийнхоо яг плей-офф дээр илүүрхэх боломжтой давуу тал нь юу гэхээр тэдний чанга хатуу тоглолт. Брансон жижиг битэж гэсэн өөр хатуу тоглолт таахгүй. Никел Александр Вокер эсрэг бол тоглож хэмжээний потенциалтай лидер шүү дээ. Нөгөө Жош Харт, Ануноби энэ ч бүгдээрээ хатуу. Атлантад харах юм бол ер нь химлэрэл илүүрхэхгүй бол тийм байрлсан тоглолтын дээр ингээд давуу тал олж харахгүй л аваад байна л да Никс эсрэг. Тэгээ дээр нь сэлгэн дээр төвийн тоглогч дээр Мичл Робинсон яг плей-оффт гараад ирэхээр 15 минутанд 10 самбар авчдаг. 10 самбарынхаа 6-7 тоглоомын самбар болчдаг. Одоо нөгөө улиралд хангалттай Мичл Робинсны чинь нөөж байгаа плей-оффт бол амраахгүй хязгаарлалтгүй тоглуулад эхэлдэг шүү дээ. Тэгэхээр Мичл Робинсон бол эсрэг вогт үнэхээр асуудал болдог л доо. Тэгэхээр тэр нь тоглоомын самбаруудын тэр орж ирнэ гэдэг. Тэгээд дээр нь өнгөрсөн улиралтай бодоход сэлгээ сайжирчаад байгаа. За Майк Браун засгалжуулагчийн Том Тибрүү засгалжуулагч илүү мэдээж арай олон тоглогчтой шин ашиглаад байгаа. Тэгээ Jordan Clarkson гэдэг туршлагатай тоглогчид бас байгаа. McBride энэ ч гэсэн өөрөөсөө хангалттай туршлагатай болцсон шүү дээ. Бас тийм 2-3 улирал плей-офф яагаад та нарыг зүгээр Брансонд яагаад додолт итгэхгүй зүгээр гайхчих яг бол. Одоо Брансон энэ цуврал дээр бол угаасаа онооны лидер нь байна гэж итгэж шүү дээ. Яг энэ цуврал дээр бол. Үгүй би баясаа ерөнхийдөө Андер Тусма Брансонгийн ерөн тоглолт гэдэг байхгүй. Ихтэй дээр дөрөс ирдэг шүү дээ. Яагаад гэж би асууад Брансон харин плей-офф дээр Брансон л энэ багийг тэр хожлуудыг авчих. Одоо мэдээж таамаг Нью-Йорк Никс талдаа байгаа юм чинь Атланта Хокс энэ цувралд яагаад хожих боломжтой талаар ярил энэ сонирхолтой байна гэж бодож байна. За тэгээд ийм байгаа. Дайсон Дэнилс, Ник Александр Уолкер гэж хоёр тоглогчийг одоо жишээ нь хоёуланг нь Брансон дээр хамгаалаад одоо жишээ нь Атланта Хокс багийн тоглолтын төлөвлөгөө за Брансны гараас бөмбөгийг гаргая. Тэ Брансныг 20 оноонд тэр барьяач гэх юм уу. Ийм төлөвлөгөө гаргаж ирэх байх. За хоёрдугаар давуу талаа яаж гаргаж ирэх гэхээр бүтрөө үйлдвэрлэжингаа small ball тоглосон юм чинь энүүгээрээ явчаа. Тэгэхээр хэрвээ Атланта Хокс жижиг тавтыг Окомутай тавтыг гаргаж ирж байгаа тохиолдолд Мичл Робинсныг талбай дээр гаргаж ирэх юм бол чинь 3 онооны шугам дээр хамгаалах. Окому энэ үйлрэлд хизээч урд хожид байгаагүй карьерийнхаа өндөр хувьтай олон 3 онооны шидэлтийг амжилттай болсон юм байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энийгээ давуу тал болгоё гэсэн. Ийм тактик Атланта Хоксоос явах гэж би бодож байгаа. Бид өдөрлийн хооронд харьцаг харлаа. Гарчлаа гараагүй л. Улирлыг харсан. Нью-Йорк Никс 2-1-ээр тэргүүлсэн. Гэхдээ бид нар мэдж байгаа. Улирал юу болсон? Ерөөсө плей-офф дээр шал өөрөө ирэх боломж маш их бай гэдэг. Яг л гинт бэртлийн улмаас одоо жишээ нь яг үндсэн гарааны тавтан сэлгийн тавтаа гараагүй ч юм уу. Улирлын ихний тоглолтод жишээ нь Трей Огтой байсан ч юм уу бид нар мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор Атланта Хокс энэ суралт үнэхээр апсайт хийх бүрэн боломж байгаа гэдэг. Одоо тийм зүйл бол харагдаж байгаа шүү. Зүгээр апсайт хийх боломжтой гэж харж байгаа гэж тийм. Тэгээ би таамгаа өгнө шүү дээ бас. Бас үгүндээ. Гэтэ чи Нью-Йорк Никс төгч байгаа тийм үү шүү дээ. Үгүй Атлантад төгч байгаа. Арай өгнө шүү дээ. Гэхдээ нөгөө нэг ахаад нөгөө талбайн давуу талыг бас ярих хэрэгтэй байна л та. Madison Square Garden гэдэг ордон бол те зүгээр бас нэг ордон биш. Тоглоом биш юм бэлээ. Тэгэхээр тоглоом биш ордон гэдгийг бол мэдэн. Тэгээ тэр тоглоом дээр ямар их нөгөө би нөгөө ахаад нөгөө чиний дүрийн сэтгэл зүй гэдэг юм нөгөө ихэнх шил тоглогч нараас нэлээд байгаа энэ тас. Тэгээд энд нөгөө дарамт тэр бүгд яг тэр дарамт байгаа гэсэн эсэргээрээ жишээ нь Атланта Хокс багт хинж плей-оффт орж ирнэ гэсэн тийм таамаг байгаагүй плей-ины баг чийсэн болохоор алдах юм байхгүй. За тэгээд бидний хэлж байна. Одоо жишээ нь Атланта Хокс баг хамгаалтын рейтингээр Остроосоош 2-т орсон гэдэг чинь маш сайн үзүүлэлт байхгүй. Хамгаалт сайтай баг бол плей-оффт үргэлж амжилт үзүүлэх боломж байж идэг. За дээрээс нь Нью-Йорк Никс гэсэн хамгаалт сайтай баг. Би Нью-Йорк Никс яриаггүй би Атланта Хоксыг ярьж байна. Баажи хүн таамгаа хэлэхээр заавал өөрийнхөө адилхан болгоё. Хэцүү би тантай санал нэг байна. Гөө. Таны зүг. Ангартай би танихаар болъё гэдэг. Өнөөдөр ангаас бүр зүрмөөс гэдэг байгаа байхгүй. Хэцүү юм ярихаар заавал ёо. Энд чинь намайг ерөөсө түрнээс очиж зүгээр болохгүй асуугаад байгаа байхгүй. Гэтэ зөв миний дүүгийн үнцэг аягүй гоё мундаг байна тест. Бас аягүй чич бас мэддэм биш аксус аягүй өргөө. За бүгдээрээ дараагийн руу оръё. Дараагийн зурвал Rockets Lakers хоёрыг харагддаг. За одоо стого ярьцгаая. Түрүүн арай дутуу ярьсан баг тийм аа.
Одоо зүгээр нэг ийм бодлоо хэрвээ Lakers багийн Houston Rockets-ийг тэр хоёр дараач нэг ойрхон хоцсон шүү дээ. Тэр тоглолтыг харах юм бол Los Angeles Lakers баг юу хийсэн бэ гэхээр ерөөсө Kevin Durant-ийн гарт бөмбөг очихоор дабл дадсан байхгүй юу? За Durant-ийн гараас шүлж ер нь бүх баг тэгж байгаа. Тэгээ тэр нь амжилттай болоод Durant дабл тиймээс гаргаж байгаа шийдвэр гаргалтууд нь айгүй муу ч юм уу, эсвэл тэндээс гарсан пас нь 3 онооны шидэлт нь маш бага хувьтай Houston Rockets шидэх ч юм уу, иймэрхүү байдлаар үлрэлийн тоглолтод бол Los Angeles Lakers багийн хэрэгжүүлсэн тактик бол маш амжилттай болсон бохоггүй. Тэгэхээр энийгээ мэдээж Lakers баг үргэлжлүүлээд хийх бах. За харин эсрэгээр Houston Rockets баг окей, Kevin Durant-ыг дабл тим хийгээд байгаа үед бид нар яаж тоглох хэвээр юм бэ? Тэ? Сингүүнд өгөх хэвээр юм уу? Эсвэл Holiday ч юм уу нэг ходон тоглогчийг гаргаж ирэх хэвээр юм уу гэсэн ийм зүйл ингээд энэ шигтэй нүүд болох нь гэж хараад. Ер нь бол 7 тоглолт гарах магадaltaй гэж харж байна. West Conference-ийн нэг сурал нь энэ бол гэж харж байна. Гэхдээ чиний хувьд нэг юу вэ? Favorite. Яг 7 тоглолтод clear team favorite гэдэг юм байхгүй. Ягаад гэвэл Houston Rockets цул тал маш их байгаа. Жишээ нь яг найдвартай 3 онооны шидэгч гэхлээр Shepard-аас өөр байхгүй болчихсон л да. Lakers-ийн тэр нэг хоёр дараас нь тоглолт шүү дээ. Houston гочдөг. Тэр тоглолтыг тэр Сингүүн байгаагүй. Баха. Нэгэн дээр байгаагүй тий. Хоёр дээр Сингүүн тоглосон. Тий. Баясаг хувьд яаж харж байна? Одоо Houston талтай байна уу? Нөгөө 4-5 гарсан багууд дээр нэг аль нь favorite, аль нь underdog гэдэг юм бол яг үнд бол алга. Зөвхөн би Rockets-ийн сүүлийн тоглолтууд сая хэлсэн Kevin Durant-ээр double team очоод тэндээс шийдвэр гаргалтууд нь буруу. Яг тэр тоглолтуудыг хараад үнэхээр Rockets буугаад өгсөн. Удирдлагын турш холбогчийн асуудалтай гэдгийг бид нэр байнга дурцаар байгаа. Дээрээс нь Jabari Smith зүгээр л нэг юм 2.45 эсвэл 2 болон дээр зогсож идэх шилжиж болчиход. Тэгээ ямар ч үр дүнгүй, ямар ч шиггүй тоглож байна. Тэгэд хиний Tyrese-ний шидэлтүүд нь бүр огтгүй. Tyrese нь баг талбай дээр гарч дөрүүлээ довтолдог болчихлоо. Тэгэхээр би зүр Rockets, Luka Doncic энэ сурлыг эхлүүлээгүй над хамаагүй би зүгээр Lakers-ыг хоцсон л гэж харж байна. Бас сонирхол. За юу? Doncic ирвэл Lakers боломж гарч ирнэ. Doncic ирэхгүй Lakers боломж харагдахгүй нөө миний харуул. Яг ингээ Houston-ийн довтлогоо нурдаг талаар нь ярьлаа. Doncic-гүй Reeves-гүй болохоор надад Lakers-ийн довтлогоо ингээ төсвийн тавир хэцүү харагдаад байна л да зөрөөд. Тэгэл би Aiton бол энэ Houston-ийн хатуу тоглолтын дээр яах юм мэдэхгүй байна. Jackson Hayes Doncic-оос хамааралтай сакс тоглож исэн. Doncic нь байхгүй. Би бол зөрөөд Lakers өөрсдөө номын талбарт орцсон санагдаж байна. Rockets баг өнгөрсөн жил Rockets санаж байгаа гэсэн ингээ зунгаардлаа л хожоодсэн шүү дээ. Оноо өгөхгүй оноох. Lakers яг адилхан оноо өгөхгүй хамгаалж чадна гэж хараад байна л да. Houston-ыг. Тэгээ Lakers дээр Luka байхгүй учраас ингэж яриад байна шүү дээ, тий. Гинтл нь угаасаа бодиттой асуудал юм уу үгүй юм чи. Эргэж ирээд бас минут хязгаарлалтаа тоглох юм уу, форм олох сэрдэл цуврал дуусах юм уу. 4-1 Houston өст. Шууд гэж бодож байна. За анард нэмж жилх юм байна. 4-1 гэж шүү дээ. Чи 7 болох юм. Би Houston Rockets-ийн өнгөрсөн жилийн бүрэлдэхүүн энэ жилийн одоо энэ тоглолцоо Lakers-ийг бол 4-1 4-2-оор хоцсон баг гайхгүй. Харин энэ жилийн Houston Rockets-ийн бүрэлдэхүүн яалчгүй холдон тоглогчийн байрал дээр асуудалтай яг үннийг хэлэхэд Сингүүнийга давуу тал болгож ижил энэ суралд хожих боломж нь ганцхан тэр ганцхан боломж нь болоо гэж харж байгаа. За хэрвээ бид нар яг нөгөө нэг Durant-д өгөөл хараа зогсдог сүмгийг харах юм бол энэ суралт би Lakers-ийг Luka Doncic-ийг 9 ч өрөөг гэж хожно гэж бодож байна. Яг удирдлагын төгсөлтөд яг плей-оффын дүр зураг ерөнхийдөө нэг багуудын ямар сакс тоглох гэдэг нь тодорхой харагддаг шүү дээ. Би бол тэгж л харс. Тэгээд нэрнгэсэл Durant-ээр дабл тим очоод бөмбөг шилжих нь тэндээс шийдвэр гаргалт юусоо баг. Тэгэхээр хэцүү. Тэгээд дээрэс нь Rockets-ийн тоглолтыг хэрэг хүмүүс үздэг бол энэ сагсан бөмбөгийн энэ багийн сагсан бөмбөг ингээд бүтэн эргэчээд байгаа байхгүй. Шингүүн периметр очимд аяг их тоглож байгаа бөмбөгтөөс л. Amen Thompson шийдэнд ор зогсчихдаг те. Холбогч нь байхаа өөрийнхөө байрал дээр гараад нөгөө багийнхаа хүмүүсээс өндөр л байгаа юм л та. Тэнгүүд тэр доор төвөнд тоглож байгаа л үү. Нөгөө холбогч гэдэг байгаа юм шүү дээ. Тэгэхээр одоо болохоор сагсан бөмбөгийг сонин яг яах гэдэг нь ойлгомжгүй болсон.
За угаасаа бид тэгээд юу харах вэ? Бүгд дараагийн бас баг ярилцъя. Торонто Caps хоёр тий. Өнөөдөр юу вэ? Торонто ингээд 5-аар гараад Cleveland 4-аар гараад тий. За энэ сурлын үед ярих юм бол мэдээж Торонто Raptors баг удирлыг одоо маш амжилттай плей-офф руу орж ийн гэж хэлж болно шүү дээ. Хэдийгээр удирдлийн төгсгөл жоохон уналттай байсан ч гэсэн 5 дугаар гарна гэдэг бол тийм 5 дугаар гарч ирдэнэ гэдэг бол тийм амар хүлээлтээс өндөр болоо тийм. Өнгөрсөн үеэрлэл ер нь зүгээр Торонтогийн сакс айгуу дажгүй гоё болоод байгаа. Тэгээд плей-энд ч орж чадахгүй л явж исэн үед нь гоё болоод байгаа гэх хэвчээ. Энэ үеэрлэлд бол Райкоус солжуулагч хүлээлтэнд хүрлээ гэх юм уу миний. Би плей-офф орч чадах гэж угаас найдаж ирсэн. Зүгээр миний нэг анзаарж байгаа зүйл юу вэ гэхээр Торонто Raptors багийн би яалчгүй номерыг тоглогчид Scotty Barnes гэж боддог. Гэхдээ зарим нэг талаараа юу гэдэг Brandon Ingram хитрхи жоохон өөрийгөө жоохон хойшин татаад Brandon Ingram илүү бөмбөг өгөөд Scoring чадвар нь дутуул байгаа юм л да. Хөгжихгүй бодоод байна. Зүгээр ямар нэгэн байдлаар эхний плей-офф эхний шата Торонто Raptors баг давъя гэж бодож байвал Scotty Barnes-ын тэр triple double дуусалж байгаа юм уу тийм одоо хамгаалтанд үзүүлж байгаа нөлөө бол маш өндөр байдаг ш. Тэгэхээр илүү оноо авах чиглэлийн тоглолтыг Scotty Barnes заавал үзүүлэх хэрэгтэй болов бутал бороо дайрах хэрэгтэй болов гэсэн тийм бодлол байгаа. Гэхдээ энэ суурилд яалчгүй будагтай талбайд болон уур чумны тоглогчдын уур чадвар туршлага ингээ харахаар энэ суурилд бол Cleveland Cavaliers багийг би илүү ирэхэд 4-1 юм уу 4-2-оор энэ суурилыг бол яалчгүй Cleveland бол илүүрх бахаа гэж харж байна. Яг Андрей ясны санд энэ угаасаа Ingram нөгөө яалчгүй илүү скорер байгаа даа л тий. Манай скил чадвар нь хамгийн илүү байгаа даа. Нөгөө хамгаалт нөгөө бус үзүүлэлтүүд нь магадгүй Scotty Barnes илүү баг тий. Тэгэхээр баясаа Торонто дээр. Торонто дээр Торонтын зурлал хожигдно л гэж юм хэлэн дээ. Торонтогоос. Хожиг бол яах ёстой вэ? Үйлрэлт нь гэхдээ 3-0 юм шүү дээ. Тэр яах. Гэтэ яг бас сарын хараач. Энэ нөгөө юунаас өмнөх удаа даа? 11 сар. Тэгээ нэг сар даа. Сүүлийн тоглолт 1 сар юм шүү. Энэ нөгөө Торонтог нөө сайн байдаг үед л байна л да. Гурлаа 11 сар тоглолцсон шүү дээ. Дараалал. Тийм байх тий. Энэ чи Торонтогийн нөгөө яг сайн байсан үйл дээ. Торонтогийн сайн байсан. Cleveland ч би зүгээр Cavaliers-ыг нэг солилцооны дараа хэрэг санаж ивэл магадгүй зүгээр байж бол хамгийн сайн бүрэлдэхүүнээ бүрэлдүүлчлээ гэлжсэн. Тэгээд Cleveland Cavaliers-ыг би бол яг одоо зүгээр дорндын 400-ыг харахаар аврагын бүсийнхээ аврагын төлөө гараад ирсэн л харж байна. Cleveland-ийн нөгөө юунаас солилцооноос хойш бүрэлдэхүүнийг тийм болцсон гэж шууд харж байна те. Тулгаан явдаг гэж харж байгаа. Болно шүү дээ. Зам нь ихтэй жигүү засарч чадсан шүү дээ. Одоо ер нь 4-оор гарсан нь тун зөв шийдвэр. Нью-Йорк Никс 3 руу нэг хүрсэнгүү те. Ер нь 3 руу нэг хүчлээ. Нью-Йорк Никс болохоор Бостоноос уусаа айдаггүй байхгүй гэж л бодод шүү дээ. Бас Бостонтой зөв. Сайн сууд Нью-Йорк Никс бүрэн бүрэлдэхүүнээ тоглоход тэгээд Нью-Йорк Никс хожчихлээ. Хожлоо ш тарин тийм. Тэгэхээр Кей одоо яах юм? Кей тоглох юм бол тоглолт эхэлсэн шүү дээ. юу яг харин хэр байх юм гэдэг нь гэсэн юм байна л да. Өнөөдөр Кей тоглосон шүү дээ. Тэгээд өмнө нь бас хэлсэн нэг Pistons-ийн яг үнэхээр гайхалтай сайн байгаадсан нэг юм хан дээр очиж тоглох цагууд. Тэгээ итгэхгүй л бас нэг давхар тийм яваал нэг үндэ. Тэгэхээр харин би бол Cavaliers-ыг дараагийн шатнд Pistons-ыг унгацсан юм шиг л хараад байна. Бүр шүү тэгж харж ингэж байна. Чи тэгж харж байгаа. Байж болно шүү дээ. Байж бол болно л доо. Байвал бүхэл байж бол эхний шат плей-ин л ярьж байгаа шүү дээ. Тийм. Эхний шатаар бид нар ярихгүй. Тэрийг хадгалнаа тийм. Хоёрдугаар шатнд яриа гэж юу? Хоёрдугаар шатнд зөв бас гоё. За дараагийн бүгд би ярил л та. Чи сая юу ч ярьсан шүү дээ. Чи Торонтог хожно гэж ярих гэдэг чинь. Чи яриад яг зөв. Адлаа Торонтог хожно гэж үнхээр хэлж чадахгүй нөө. Хэлж чадахгүй. Торонто үнхээр шидэлтгүй баг л да. Яг лидерүүд нь хөвчлэн дундаас оноод үүдэг. Гурван шидэлт одоо дутагдаад товтлогоон дээр заримдаа ингээд ийм хумигдаад, зунгаарлалтаад, овооролдоод идэг юм санагдаад байгаа байхгүй. За одоо бүгдээрээ өрнөд бүсийн сүүлийн жилүүдэд болж байгаа хамгийн гоё зурлалын одоо үргэлжлэл гэж ярих юм уу тийм. Өрнөд бүсийг бол хамгийн гол зурлал бол энэ баг. Эхний доргийн те. Анд ч тэгээд яг плей-офф дээр бас том зөрөгтэй шүү дээ. Энэ бол гоё тоглолт болох хаа. Денверийнхэн өнөөдөр Йокичиг бол 65 тоглолтод нь оруулах гэж талбай дээр 18 минутад ашигласан. Гэхдээ эхнээсээ ерөөс хожигдох төлөвлөгөөгүй гарч ирсэн. Тэр залуу багийн гол тоглогчд бол Амрай гэдэг нь
гэдгээр хамраасан. Гэхдээ яг энэ бүрэлдэхүүнээр хожиг гэж тоглосон бол тоглолтын турш тоглогчдын реакц болон тэр дасгалжуулагчдын сэтгэл хөдлөлөөс анзаарэгдсэн л да. Ингээд шүүгчтэй хэрэлдээл тоглогчдоо урамшуулаад ч юм. Ерөөсө тактикаар хожигдох гэж ерөөсө тоглоогүй. Нөгөө талын Спurs бол хожихгүй хичээсэн шүү дээ. Вембиг амраагаад бусдын тоглолтууд ерөнхийдөө хожихгүй хичээгээд төгсгөлийн мөч хүртэл Fox Castle энэ талбай дээр байгаад үнэхээр болоогүй. Өнөөдөр Spurs хоцсон бол байрал дээр үүсгэх байх байна. Тэгснээрээ зүгээр юу болчихвоо гэхээр Денвер бүсийн финалд үлдчихлээ гэж би бүр харсан. Шууд төрүүлээд хэлчихье те. Яг заримдаа төрүүлээд хэлчихээд юм гээд ш. Дараа нь сайхан адлуулдгаараа тэгэл адлуулчихъя тэгээд Денвер бүсийн финалд OKC-тэй үлдчихлээ гэж би бол харсан. Тэр Spurs-ийн хожигдж байгаа сэлгээний царайг хараад би бүр гайхсан. Вемби чинь сүнсэн хайчсан гэмээр бараагаас утсан шүү дээ. Тэгэхээр Денверээс ингээд жоохон айгаад байгаа нь мэдэгдээд байгаа. Плей-офф эхлэегүй 2-оор гарч байгаа баг үжиж. Тэгээ сүүлийн тоглолтын дээр хожих гэж чигээд 3 дугаар багт нь хожигдоод идэг. Тэгээ Вемби чинь царай мараа ингээд бодлогошроос утсан шүү дээ. Тэгэл би зүгээр ягаад ч нэг юм за сэтгэл зүйн хувьд бол Денверт хожигдчихжээ л гэж боддог. 2 дугаар шүү. За Миннесотатай бол өдөр 4 тоглоход бол 3-1 юм байна. 3-1. Гэхдээ тэр 3 тоглох дээр баг Миннесота 10 оноо овертайм дээр илүү явж байгаа бариулаа хожигдсан шүү. А тэр тоглолт те. Тий, жоохон адцгүй ч юм уу. Адцгүй гэхээс илүү хитрхи эрт хожигдсан гэж тайлбарласан бартсан ч юм уу. Би юу яхсан энэ тоглолтууд гэхдээ бол тийм нөгөө шууд 4-1 микс юм бол байхгүй байгаа. Би энэ жилийн Денвер Нагатсыг авраг авснаас хойш хамгийн сайн бүрэлдэхүүнтэй Денвер Нагатс баг гэж харж байгаа. За тэгээд яг хөө тэр Миннесота Денверийг мулталдаг жил ямар ч хүлээлт байхгүй байсан болохоор ер нь авсадаар магадлал илүү байсан бол энэ өдрөлд миний харснаар ер нь бол Миннесота бүтэн өдрөл ер нь бол жоохон форм муутай бүтэн багаараа тоглосон тоглолт цөөхөн. За тэгээд Руди Гобертийн яг үүрэг рөл нь одоо яг ямар ч болцсон нэг сайн мэддэхгүй. Тэгээд Жулиус Рандл яг плей-офф эхлэхээр бас сул талууд нь харагдаж эхэлдэг ч гэдэм үү. Иймэрхүү олон шалтгаан байгаа болохоор би энэ сурвалж Денвер Нагатсыг бүтэн илүүрхэх байх гэж бодож 4-1 л авах гэж бодож байна. Би бол таамагаа ер нь хөшлөө шүү дээ. Денвер бол би бүр бүсийн аврагын төлөө үлдсэн гэж харж байгаа. Эхний сурвалж дээр чи маш хурдан өрсөлдөөн үгүй 4-1 дээр бол арай ихтгэлгүй байна. Миннесота ядаж 2 хожил авах бах. Тэгээ тоглолт ер нь ойрхон өрнөх тохиолдолж тоглолтууд хожигдсан тоглолтын дээр ч гэсэн ойрхон хожигдох ч юм уу. Гобер бол одоо хүртэл хамгаалтын нөлөөгөөр лигийн шилдэг 3 тоглогчийн нэг байгаад байгаа шүү дээ. Статистикийн хувьд талбай дээр байхдаа хамгаалтын үзүүлэлтээр. Тэгэхээр Гобериг бол бас тэгж шууд 100% ямар ч ажилгүй болцсон тоглогчийг ярих бол буруу. Ялангуяа Денвер эсрэг чадлаараа хичээдэг тоглогч Гобер шиг. Яг Йокичийг хязгаарлана гэж байхгүй болчихвол байна л да. Тэгэхээр нөгөө тоглогч нь тийм даа. Баясаа энэ тал дээр юу гэж бодож байна. Тэгээд дээр нь яг би дуусгач Аяа Досумуугийн нөлөө том байгаа. Тэгээд бүтэн багаараа тоглосон форум ярих юм бол яг үүндээ Денвер ч хамгийн их тоглогч нь энэ үлрэл тоглоогүй баг штэ. OKC Денвер 2 байгаа штэ. Денвер сүүлийнхээ 10 тоглолтод 10-0. Тэр яг зөв цагтаа форм болоод байгаа. Өнөөдөр очоо 12-0 болчихлоо. 12 тэг болоод ерөнхийдөө орох хэвд бол орж байгаа. Баясаа. Би бол энэ Миннесота Тимбервулс нөө Денвер Нагатсыг зогсоогоо бүтээгдсэн баг шүү дээ, тий. Анх болдгсэн. Анх хизээ бүтээгдсэн 3 жилийн өмнө. Авраг авсны дараа жил шүү дээ. 3 жилийн өмнөөс дээ. Тэр цагаас хойш хамгийн муу Миннесота Тимбервулс байна. За. Би бол тийж харж байгаа. Конли бүр ингээд одоо аргагүй болсон заяа. Нас нь Никел Александр Вокер явцсан. Яг Никел Александр Вокер Денверт хийсэн сурлууд дандаа онцгой байдаг байхгүй юу? Тийм. Досумгийн нөлөө сайн гэж ярьж байгаадсан Миннесота яавал хожих вэ гэхээр хамгаалж ш л хождсон шүү дээ. Тэгэхээр харин над бол энэ сурал дээр бол Миннесотад ямар ч боломж аа. За. 2 хожил авч. Би 2 хожил авахд нэг хэцүү л бас. Би яг 4-2 л гээл өгч. Тийм. Баг 4 биш. За. Ерөнхийдөө бол бид нэр 4-0 гэж бас болно. Бас болохгүй юм бол. Болохгүй байх. За бид нар ихтэй угаасаа удахгүй плей-ний тоглолт 3 төр ихтэй плей хідээс шууд хэд нэм гарагт эхэлнэ. Плей-офф нэм гарагт эхэлнэ тий. За тэгэхээр бүгд яг бүтсэнээс эхлээд плей-офф тоглолт руу орох юм байна. Тэгээд бид нар нэрээ плей-офф гэснээс юу ярих хамарцчихж плейний тоглолтууд Premier Sports телевизээр гарахгүй үзэх шүү дээ. За яагаад гэвэл энэ бол дэлхийд даяар Amazon эрхийг авсан байгаа. Плей-офф тоглолт гарахгүй гэсэн энэ плейний. Amazon эрхийг авсан байгаа. Premier Sports телевизийн хувьд болохоор NBC болон Peacock-оор гарч байгаа тоглолтуудыг гаргадаг ийм хуваарьтай байгаа.
За тэгээ нэмэлтээр ESPN-ээр Bronx маш цөөхөн тоглолт гарч байгаа. Тэр нь рүү орж ирэх юм бол манх гаргадаг ийм хуваартай болцсон. Телевизийн шинэ гэрээнээс болоод тэгэхээр Amazon-оор Play-ийн тоглолтууд гарч байгаа учраас үзэгч маань тэрийг зөвөр ойлгоорой. Манайд эрх нь бол угаасаа байхгүй. Тэгээд буруугаар битээ ойлгоорой. Play-ийн тоглолтууд биш. Ям гарагтай. Энэ хэцүү үед та мэднэ шүү дээ үзэгчдээс ямар их юм орж За Play гарахгүй болоо. За Тэгээ та хүүцийг бас nb.com-оор ороод гоё хөвчөж болно. Тий. За дараагийн болон эхлэе. nb.com дээр гарахгүй юм шүү. Байна. Ямар судал. За асуултаа эхлэе. Одоо та хоёр бит хоёр гээл явъя да. Тэгээд За тэгээ да. Эхний асуултаа эхэлчихье. За танай асуулт юм байна. За San Antonio Spurs-ийн түүхэнд хамгийн олон triple double хийсэн тоглогчид нэрлэнэ үү? Хоёроо. Би манайх хариулах юм уу? тулгаа Murray. Tim Duncan, DeJounte Murray, Ginobili, Tony Parker гэсэн. Murray Мөрөө бол хэд хийжсэнийг санаж байна. Гэтэ Замнал нь арай богинохон байгаа юм тийм. Атлантад нэлээд ийдсэн тий. Замнал нь арай богино. Яа би Murray. Дэжинт мөр гэж. Зөв өөрөлтөг харцгаа. DeJounte Murray 17. Ерөөсө triple double хийдэг тоглогч байхгүй. Ер нь багаараа ер нь маш тийм тоглолдог. Минут аваадаг тийм баг гэсэн үг байхгүй юу? Ер нь. Duncan дөрөвтэй ирнэ нөгөөнийх нэр байхгүй. Байхгүй. Нөгөө нь баг хийжсэн юм. Хийх Ginobili ганц явсан. Бор байгаа юм билүү тий. За Detroit Pistons багийн түүхэнд хамгийн олон 3 онооны шидэлд ажиллаа болсон тоглогчийг нэрлэнэ үү? Chauncey Billups, Joe Dumars, Rashid Wallace, Reggie Jackson. Нэр ороод ирв. Харин тий. Дийн ямар нэр ороод ирв тий. Reggie Jackson Чиний 3. санаа. Би бол Reggie Jackson, Chauncey Billups хоёрыг нэглэж. За би Chauncey Billups-ыг дагчаа. Хоёр дараалж ингэж Байхгүй. домгууд дунд ингэж авчуулахгүй болов гэж зүр найдаж логикоор хөөгд. Тэгээ тэр үе чинь 3-аас шиддэггүй юм шүү дээ. Би болохоор Рашид Rashid Wallace гэж бодож байна. бодоод шүү дээ. Rashid Wallace арай цөөхөн жил болсон шүү. Арай зөв шиг. За Тэр Rashid Wallace айгу дээгүүр өгдөө шүү. Joe Dumars. Joe Dumars хуучныхын тоглогч юм. Billups 8-2 бас баг харагдаж Жодом ч одоо Pistons-ийн юу үстэй, менежер үстэй юм тий. Саяны Reggie Jackson чи бүр энэ дөрөвтөө байхгүй шүү дээ. 400 хэлээд. Тэгээ яг хуу Detroit Pistons баг ч гэсэн ер нь бол хамгаалтан дээр тулгуурласан дандаа л 80 доноо 90 доноо авдаг гэсэн баг болохоор тийм олон 3-аас хийсэн тоглолт нэг байдгүй юм байна. За Detroit Pistons багийн бүх цаг үеийн самраас нь мөг авдар зэргүүлдэг тоглогч. Ben уус. Бэн биш. Drummond шүү. Денис Drummond 20-20-ны мангасалцсан мэт нэг хэсэг. нэг хэсэгтээ хэр удаа тоглолоо. Харин тий. Drummond ч 8 үйлрэл тоглож байсан тий. Юунд үү? 8 арай тоглоо үлдээ. 7 үйлрэл үү? Тийм. За би бол Ben уус. Денис Родом биш үү те? Би бол Drummond л гэж бодох юм. Тэстэй. Эвгүй өмнө студ биш үү? Бэн уус юу Би гэдэг. Лэмбэр. Биш хаа. О би Лэмбэр. Шүү. Drummond 2 тийм байна уу? Оо бүр аа. Ben бас бүр 4 Ben жил. уус 4. Денис Родом бүр тавтаж ах шиг. Dennis Rodman ч айгу цөөхөн жил тоглолцсон. Тий. Денис бол мөн цог. Lambeer хамгийн Лэмбэр олон олон жил тоглосон тоглосон гэдэг ирээд. Бүх цаг үе тэргүүлдэг. Энэ бол бас хүн таагааргүй бас юм тавьсан биш байна. Bob Lanier оруулсан баг. Сонирхолтой болов гэж. За энэ нөгөө зураг ахаа оруулаад ирсэн та хоёроос сууж байгаа. Баг энэ ч талбайг дарах хэрэгтэй болдог үстэй ер. Мэдгүй дэлцэн хардаа. Cleveland Cavaliers-ийн эсрэг тоглож байна те. Гураа шидэд байгаа Яаж байгаа нь бол Tristan Thompson байна. Гураа шидэд байгаа мó? Дундаа шидэд байгаа мó? Ийм шийдэлтэй. Жижиг хүн л байна л да. Би хэмжээ нь бол тий. Тэгээд цаатал нь заслуун дээрээс зөрөөл пул авах гэжтэй. За анараас орж ирнэ. Энэ бааж явах бол таахгүй хөө. Чихэн бааж явахтай адилхан. Би олцлоо даа бараг. Олцоо. За чи анагтад хэлээ. Би энийг одоо тэгээ Devin Booker юм уу? Би олцсон. Шилбэнийг нарих юм те. Шилбэн нарих хийм болоо. Яг бас байгаад нь толгоон жоохон. Көри чирэн, көри ихэр. Хин хаалга хамгаалж игнэ. Биш юм уу? Биш гэдэг. Devin Booker гэж шүү. Ингэж шид. Биш ээ, биш хин штэ. Нөөх нь ихгүй юу? Энтэй төстэй. Биш. Биш юм уу? Биш. Начаа Сонирхолтой. За боди. Надад Devin Booker-с өөр хөлбөр Та нар ийм тэр Clippers гээд самбар дээр вэ штэ. Тийм анзаардаг юм уу? Clippers гээд байна.
Хаан клип. Тэр нэг цагаан хүн пижак дүүний доор хөлнийхэн цаадлын самбар клиперсгээ өвцсөн байгаа. За тэгвэл жэжэр идэх юм болов. Тэг клиперсийн хүн байх хэрэгтэй байна. Жэжэр идэх. Клипсийн хүн биш шүү дээ. Тэр яа клипс гэжсэн. Клипсийн хүн биш шүү. Next гэдэг юу юм уу? За хараа. Дэм бүкр юм уу? Дэм бүкр. Rose юм. Rose. Таахгүй манай би надад Rose-сэн бод ерөөсөө. Тэгээ яж клиперсгээ бүр толгой ирүүлээ шүү дээ. Сая тэр тань клипс би өсөг клипс гэжтэй л үлэмсгэц. Харин тэгээд таныг би таацсан хэрэг за Rose болоо гэж. Шилбэн арай нарийнхан байгаа юм аа. За энэ солгоо хүн болоо таарчлаа. Энэ хамгийн амархан асуулт тах уу? Хамгаалж байгаа юм. Bob Cats-ийн тоглогч юм уу? Энэ тэгтээ амархан шүү. Яг сайн Солгоо юм шүү дээ. Солгоо маань тий. Солгоо өндөр дийлтэн цагаан хүн байх. Харин тийм шүү. Солгоо хин юм нэрээ. Солгоо гэж юм байдаг лээ. Шинэ амар мэддэг форм шидэлтийн форм. Тийм тохоо нь гарч ирээ те. Нэг дээр шидэж юм. Өндөр харагдах юм тий. За баажих нэг хөлбөр хэлэлтэй хотлаа он тэгэл харагдаж байгаа юм хэлээлэх юм. Яг хойртер юм болов? Одоо хойртер л юм шиг. Хойртер чинь баруун шүү. Баруун шүү те. Дэлтэн ч ихтэй энэ хийм бол. энийг хальтыг арсан чинь Биш наатлын нөхөр гэхдээ хин гэдэг л олох хэрэгтэй. 22 коллежис гэсэн юм. Харин тийм эсвэл биш. За наатлын нөхөр бол Коллежис NBA-ийн тоглогч бол биш шүү. Харин тийм. нэг нэр хайхаа. За бүр тэнийг болох. Ийм солгооч юм блэ ёо. Та олчвол санагч үзүүлээрээ битээлээрээ наа шүү. За. За бодё. Надад хариулт байхгүй. Юу алга байна. Үнэл л юм. Тийм. Солгоо юу. Ой, энэ юу хинт үг? Жохо хинт байна уу? Улирлын өмнөх тоглолт. Европ баг баглаа тоглож байгаа юм биш үү? Улирлын өмнө pre-season Хөрсөг тоглолт гэхгүй бизнесний хөрсөг тоглолт орж тийм. За яг үнэлэхэд таалгаа гудлаа гэдэг. Дийслэр орохгүй нь. Юу ч гэж. За хариултыг харъя дөө. За хариулт харъя. Принц. Яа. Тийм биш нэг танилцсан юм аа нэг заваа. Ханхуу юу? Бенз юмс шүү дээ. Энэ чинь нөгөө наач ойлгомжтой үстэй. Энэ ойлгомжтой л гэдэг энэ хоёр. Бас нэг амархан зураг оруулъя гэж бодсон юм. Кат уу тэр? Кайтнч кайтлал нөгөө тийм шалтгаан. Катын зүв талаа. Сотын кат дээр ихэр чин Энэ мим штэ бүр. За мим шүү. оо чи юу лээ? Царайг нь хараач. Катын царайг нь хараач. Юу лээ андраа? Катиг хин азуулдаг үлээ. Царай нь өөлдсөн царай аваастай. Оо. За энэ хоёр хоёул хариулахгүй байна. Нэр хөшүүчжээ. Энэ баажиг нээз. За хариултыг гаргаа. Баажиг нээз наач. За. Та нээз жоох штэ. Дээрлэгцэн зогсож байна. Ийм мим штэ. Найзыгаа таньдаг юм уу? За Шангридад юм яриад. Би таахгүй мэнэ. Сарих удаа. Юу найзаа гэж яасан гэж. Дүүсээ ил ярьжсэн үстэй тий. Таахгүй мэнэ таахгүй удаа. Тэр чи Остараар яасан. Шүү мэдгүй. Остараар битэр бол юу гэсэн Монгол руу очлоо гэдэг хэлжсэн шүү. Тэг яг ч гэж хэлсэн. За энэ бид тогтоо байсан бүх хүмүүстээ баярлалаа. Өдөрлийн 20 дугаар 5 хүнд хүрлээ. Тэгээд энэ лороос эхлээд пүргээрээс эхлээд энэ бид тогтоо 5 хүндээ 7-2 хүрдгээрээ бүтэн сарын турш буюу плей-офф юу дуустал те. Эхний шатлал 2 дугаар шатлал 5 хүндээ хүрнэ гэдгийг хэлмээр энэ тэгээд энэ бид тогтоо хамтаа залуусаа дээрээс нь бас Монголын маань үндэсний дээдлийг 2 маргаашаас эхлээд бас Сурлын 3 тоглолт. 3 тоглолт үргэлж эхлэх гэж байна. Тэгээд сагсан бөмбөгийг уусаа яг үйлрэлүүд ч 3-4 сар тийм ээ. Маа найзаг очиж дэмжээрэй гэж. Юу гэж өөрийнхөө дэмждэг багийг Болмосоос мөнгө авцсан. За хамтаагаар залуусаа тэгээд бай. Эртлээ бүргээр тулцсан.